Бэлгүн холоо хоёр хөвгчлээ юм аа гэж. Пүү хайртай шүү гэсэн байна. За гэх мэт гой комент зөндөө ш. Тэгээ манайхан бүгдээ юмнуудаа бичсэн байна заяа. За нэгдүгürt өөрийгөө бусдаас илүү гэж боддог. Негатив майндсеттэй, биедээ арчаагүй, худалч залах уу, хэтийн төлөлгөө, зориггүй хүмүүстэй болцохгүй гэсэн байна. Энэ пүү хөөрхөн сэдв болоод гой хүмүүс урих юм аа. Даанч ёо бүр үнэхээр бүдүүлэг. Дандаа хүний яриа таслах юм. Ярианых нь өнгө аясан зочид уурчаад би л гэсэн байр байдалтай байх юм. Өөрийнхөө бодол өнцгийг зөв гэж бодд юм уу? Гүй гээл шууд таслал бла бла бла. Энийгээ цасаасаа гинэ. Тэгэхээр бид орн битсэн. Засахгүй. За сайн бацхан уу. Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бүх сонсогчдод бас энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд бид бүхний Пүү подкастын 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ганжаа маань эхний дугаар дээр байсан. Гэхдээ ганжаа маань дахиад өргөжлөлөөр орно шүү. Ганжаа өнөөдөр зураг авалттай гээд өнөөдөр биднээс чөлөө авсан байгаа. Оронд нь гест хост Тэмүгэн хүрэлцэн ирсэн байна. Тэмүгэн. За Тэмүгэн 2 дахь сонголт байна. Тийм байна. Тэмүгэн болохоор хууль бэкграундтай. Тэгэхээр өнөөдрийн хуульч бэкграундтай. Тэгээд өнөөдрийн сэдв дээр бас хөөрхөн гоё чимэх болов гэж найдаж байна. Бас чухал юмыг дурдах болов гэдэгт найдаж байна. За бэлгүн маань эргээд хүрэлцэн ирсэн байгаа. Сайн байна уу? Бэлгүнээ өнгөрсөн дугаарын мен одоо хүн байна. За манай холон маань ирсэн байна. Холон өнөөдөр нэг юм ярихгүй гэсэн. Бэлё. Коммент авчихсан. Тий. Холоо одоо ингэ намбагаал сууж ийн гэсэн. За тэгээд эхний дугаар үзсэн Season 3 эхний дугаарыг үзсэн бүх 18,000 одоо 20,000 орог болж байгаа гэж бодож байна. Тэгээд эргээ цаашаа явна. Тэгээд бүх үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Лайк дарж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Одоо 500 гаруй лайктай тий. Тэгээд хэдэн удаагийн шеэртэй 105 комент энтертэй сайхан явж байна. Тэгээд маш олон хүмүүс таалагдсан. Мах их найдаж байна. Тэгээд бид бүхэн маш хөнгөн хөөрхөн сэдвүүдээр ингээд яриад явдаг ийм хөнгөн сайхан подкаст байгаа. За өнөөдрийн сэдв бол бас жоохон дипрэн тий бүгдээрээ. Дипрэн чаашаа жоохон чухал сэдв ярина бүгдээрээ. Тэгээд бид бүхэн нэг одоо кейсүүд уншсан кейсүүдээ бэлдсэн байгаа. Зарим нь одоо YouTube-ээс үзсэн, зарим нь цагдаагийн газраас бас авсан 2 кейс байна. Би болохоор Netflix-ээс бас нэг сэдв бэлдсэн. Манай гурав маань бас нэг кейсүүд бэлдсэн байгаа. Тэд хүүхдийг ярина. За энэ бол юу гэхээр романс заллан, catfishing, scam гэдэг одоо сэдвээр ярих нэ. Тэгэхээр романс заллан гэхээр бараг бүгд ойлгож байгаа тийм. Хайр дурлалаар нь дамжуулан хүнийг заллах гэдэг гэмт хэрэгт өртсөн одоо түүхүүдийн талаар ярина. За нэг талаараа бас яг нийтжиж гисэн магадгүй одоо хизээ нэг өдөр таач магадгүй сохор дурлаад хохирогч болохыг ч үгүйсэхгүй. Тэгэхээр нэг талаас сэрэмжлүүлж нөгөө талаасаа бас сургамж болох кейсүүд байгаа гэдэгт найдаж байна. За тэгээ эхлэх үү? За эхэлцгээе. За Тэмүгэд нэг статистик байгаа гэсэн. Тэргээ бид нар солилцлаа шүү. Энэ статистик болохоор 11 сарын 4-нд гарсан мэт байгаа. Тэгэхээр сарын өмнө баг гарсан. Тийм нэг 20 орчим хоногийн өмнө л гарсан гэсэн үг. Яг сүүлийн 11 сар хүртэл сүүлийн 4 сар гэхээр 6 юм уу 7 сараас хойш 4 сарын хугацаанд романс заллингийн гэмт хэрэг манай Монгол улсад 619 хэрэг бүртгэгдсэн байгаа. 619 заллингийн гэмт хэргийн нийт тохирлын хэмжээ нь 10.3 тэрбум төгрөг. Гэтэ хизээнээс хойш үлээ 6 юм уу 7 сараас сүүлийн 4 сарын хугацаанд тэгэхээр тийм 10 тэрбум төгрөг. Тийм 10.3 тэрбум амар их мөнгө аваад тийм. Тэгэд хамгийн гол нь энэ заллингийн романс заллингийн гэмт хэрэгээ охирогчдیں۔ 67% эмэгтэй хүн. Тэгээ эмэгтэй хүн дундаа 25-аас 34 насны эмэгтэй хүмүүс. Залхан байна тий. Айгуу гэмш шүү дээ. Тийм. Тэгээ бүр 198.5 сая төгрөг өөрөөсөө алдсан хүн ч байгаа. Йой. Гэхдээ наа чи ингээ бүр ингээ компаниас ч ингээ 10 тэрбум төгрөг гараагүй тий. Бүгд хувь хүний германаас дандаа хувь хүний германаас гарч нийлсээр бод 10 тэрбум төгрөг болчихж байгаа. Хайр дурлал ямар их. Тийм. Одоо ингээ миний бэлдсэн нэг асуудал төр болохоор ингээ цалингийн зээл авцсан. Йоо. Одоо зүгээр тэр нэг сошиалаар харьцаж байгаа хүнийхээ төлөөс цалингийн зээл аваад хамаатнуудаасаа мөнгө зээлээ, таньдаг найзуудаасаа мөнгө зээлээд өөрөө ч нэр төргүү болоод одоо тэрийгэ төлөлтөө хийгээ явж байгаа нэг хүн байна. Тэгэхээр энэ бүр сошиал гэдэг зүйл угаасаа сүүлийн үед бид нар амар гүнж ивж байгаа учраас тэрийгэ амар тийм амьд юм шиг мэдэрдэг болцсон байлээ. Тэр нь ингээд одоо амар том аюулыг дагуулж байна. Одоо энэ статистик ч одоо амар өндөр статистик бүр ангаахаар хэмжээний статистика 100 хэдэн тэрбум гэдэг чи одоо хүмүүсийн карманаас л яг гадаад хүн ч юм уу. За Монгол хүн ч манай бүлэг итгээд одоо дөрвүүдээ нийлж хагаад тэр хүнийг ингээд тонгороо ичсэн ч магадгүй. Тэгэхээр энэ ч амар тийм аюултай юм болоод байгаа юм ойрын хугацаанд.
За бэкграундаа бүгдээ үзэгч нартай, сонсогч нартай танилцуулъя. За ингээд хулан бэлгүнэ хоёр бол өнгөрсөн дугаар дээр байсан. Гэхдээ яг өөрсдийнхөө яг хувийн одоо тухайн өнцгөөс яриаггүй шүү дээ. Одоо юунд дуртай дургууг ярьсан. За Тэмүүгний хувьд бас Тэмүүгнээс эхлэе явчих. Бэкграунд одоо бүгдээ сингл үү, хостой юу, хосгүй юу, тэ хэдэн жил сингл явж байгаа, эсвэл хэдэн жил хостой явж байгаа. Наа Тэмүүгэн гэдэг. Тэмүүгэн. За. Хэрвээ та бүхэн миний царай танил санагдчихвэл нэгэн бичлэгийг санахад болно. Тэмүүгний дээдлигийн тоглолтын дээр нэг залуу учир зүггүй байрж аваад өмсөд идэх юм. Зөв. Тэр чинь юм шүү дээ. Тийм би бодолсон юм аа. Би тэгээ тэрнээс хойш нэг сархан болгон лу. Би мөө гэсэн арттай байсан шүү дээ. Тэгээ тэр маань бол манай нөхөр байгаа. Бит хоёр чинь 2021 оноос хойш хамт байгаа. Нэг хүүхэдтэй. Тэр нэг шинэ нэг кам гарсан мэл ч тэ тэр гадаад охин кам ирсэн чи шууд ингээд найзалгаа ингээд хараад чи дараа нь тэрийг хийгэрээ заяа. Дараа нь тааруулъя. Одоо энийг бариад явж өөрөө үүсгэсэн юм чи. За тэр охин бол энэ байна. Тэгээд адилхан амар алдартай болсон тий. Биш финал. Хүү санаатай ихүү тэрийг. Финалийн тоглолтын дээр тий. Финал биш байсан. Финал биш байсан. Тэр чи юу байлаа? Финал өөр зүгээр тоглолтсон баха. Ямар хоёр баг тоглолцсон? Тэр чи нөө өдөр дөрөв тоглолт болчихсон. Тэгээ бүгдийг л үзчихсэн гэсэн. За баярлаа. Өнөөдөр ирсэн маш их баярлаа. Дараагийн хүн. Бэлгүүнээ ер нь хэдэн жил сингл явж байгаа хүн бэ? За яг өөрийгөө альбаасаар танилцуулъя. Өмнөх дугаар дээр нэрээ хэлээл дууссан болохоор. За наа Бэлгүүн гэдэг. За ихээс хоёулаа дээрээ ихчтэй айлын баг. Одоо оноогоо өвдөх гээл явж байгаа нэгэн залуу байна. Тэгээ хамран дээр нэг юм гарцсан байгаа битгий санаа зовоорой. Битгий санаа зовохгүй байгаа шүү. Та нар битгий санаа зовоорой. За баярлаа. За хулан. За наваг хулан гэдэг 95 онд төрсөн. Оноо хэлчих болж байгаа юм гэдэг. Тэгээд хамгийн сүүлд сая 2 сарын өмнө салсан юм байна. Шинхэн салсан. Бодгон өмссөн салсан хүн байна. Эмэгтэй байна. За үнэхээр сэдврүү орхоо. За өнөөдрийн сэдв бүгдээ олсон. За catfishing, романс заллан тиймэрхүү юмнуудын талаар ярина. Тэгэхээр яг өөр дугааруудыг бодвол нэг тийм инээгээд ахааргүй дугаар байх гэж бодож байна тий. За үргэлжлэе. За бэлгүүнээс эхлэе. Бэлгүүнийгийн кейсээс. Яг нэг түрүү ихлэлтэр хэлсэн шиг би яг нэг Монголд осон л яг сүүлийн үед бичигдсэн нэг хэрэгийг уншсан. Романс scam гэж нэрлэдэм байлээ. Тийм учраас Монгол нэгэн бүсгүй 35 настай нэгэн эмэгтэйг нэгэн гадаадад амьдардаг нэг залуу нэг цэргийн албан хаагч гадаадын цэргийн албан хаагч гэх нэртэй залуу чат бичиж орж ирсэн танилцъягээд за тэгээд эхний 2 сар бол ерөөсө тоогоогүй за ерөөс хариу өгдөггүй байсан. Тэгээд сүүлийн үед ингээд агүй олон бичээд тахаар нь ингээд өөрөө нөгөө нэг өрх толгоолсон эмэгтэй. Тийм учраас ингээд яалтч хүн нөгөө нэг эмэгтэй хүн ганцаараа гэдэг улмаас сэтгэл санааны нэг тавгүй байдал нь яг игзгэн таараа тэр хүнтэй чатлсан гэсэн. За тэгээд амар чатлаад тэгсэн чинь бүр яагаад ч юм өөрийнх нь ингээд дандаа дуртай юмнуудыг бичсэн гэж байгаа. Дандаа дуртай тэр видео, контент, тэр дөөр, жүжиг, мужиг бүх төрлийн сэдвээр нь тэр эмэгтэйтэй харилцаа үүсгэсэн. Тэгээ тэр нь эмэгтэйд амар богинохон хугацаанд маш тааламжтай байсан. За тэгээд ихсэн чинь ингээд сүулдэ тэр цэргийн албан хаагч маань гинт нэг өдөр орж ирсэн ээ. Би энд маш их хэмжээний юм мөнгөтэй болчлоо. Тэгээд би ингээд дарга нартаа хэлэхээс айгаад байгаа учраас би чам руу явуулчих. За тэгээд энийг явуулахын тулд ингээд нэг юм татвар матвар гэх нэг иймэрхүү мөнгө хэрэг болно. Чи энийг ингээд авчгаа. Тэгээд тэр эмэгтэйгийн нөгөө нэг яг энэ заллинг нөгөө нэг хэрэгт бичүүлэхдээ гарчиг нь өөрөө хамгийн түрүү нэгж хэлсэн байгаа байхгүй. Би тэрийг надад хайртай л гэж бодсон гэдэг юм гарчигтай сэдв. Тэгээ эмэгтэй тэр эрэхтэй бүр ингээд царайгийн ч хараагүй. Тэр эрэхтэй ингээд зураг мургаа явуулахдаа ингээд өөрийгөө ингээд бүтэн гаргаагүй зураг явуулдаг. Дандаа юм гар мар бугуу шивээс мэвээс л хайлт гарсан тийм зураг бичлэг өөрийнх нь хоолой сонсогддог. Нэг тиймэрхүү бичлэг явуулдаг байсан гэж байгаа. Тэгээ тэр эмэгтэй болохоор тэрэнд нь дасаад, хайрлаад, дурлаад за наашаа явуулчихаа. За би татврын төлөө тавчаа гэдэг нэг ийм шийдвэрт хүрсэн. За тэгээд тэр татвар нь өөр $10,000 төлөх ёстой байсан. Гадаадын данс руу шууд тэр эрэхтэн тэр дорн дансыг явуулсан. Тэгээд тэр дансных нь болохоор тэр эрэхтэйгийн нэрээс зөрсөн нэг гадаадын үл бүтэх нэг тийм данс байсан. Тэгээд тэр эмэгтэй ерөөсөд яг амар дурлсан эмэгтэй хүн одоо би яг тэрийг уншаад тэр эмэгтэйгийн сэтгэлдлийг ойлгож байгаа байхгүй. Дурлсан эмэгтэй хүн ерөөсөд нэг тийм шалгуур тавихаа болчтой юм шиг байна лээ. Наа чи яг хэний данс юм те? Чи яг үний юм уу гэхээ болчихгүй зүгээр шууд цалингийн зээл аваад ойрын 5-6 хамаатнаасаа мөнгө зээлээл тэгээд тэр $30,000 босгоод тэр данс руу шилжүүлсэн. $10,000 босгоод тэр хүн рүү шилжүүлсэн. Шууд 35 сая төгрөг. Шилжүүлсэн 10 минутын дараа давхарлагдсан. Төгсгөл ерөөсөө юм л. Ерөнхийн нэг юм аргууд нь бүр яг адилхан байгаа. Бидний уншсан тий. Яг адилхан байгаа. За өнөөдөр би зүгээр сторидо за иймэрхүү одоо скамд орж исэн хүн байна уу гэдгсэн. Тэгээд тэрийг би танарт уншиж өгье. 10 жилийн өмнөх түүхээ та бүхэндээ хуваалцгаж. Оюутан байлаа. Энд гэхдээ арай гайгүй. Хөнгөн зөө $10,000 бодвол арай хөнгөн.
оюутан байлаа. Сурч байх хугацаанд хажуугаар нь 2-3 ажил хийдэг. Машинтай бие даасан сургалтын төлбөр хэрэглээнийхээ мөнгийг өөрөө олоод хувийн санхүүгээ өөрөө удирдан авч явдаг байлаа. Сурхан хажуугаар ажил хийнэ гэдэг нэлийн заавгүй гадуур бараг гарч ордоггүй хаа нэг найзтайгаа уулздаг үе байсан. Тэгсэн нэг өдөр фэйсбүүкээр нэг залуу орж ирээд гадны залуу гинэ. Авшаа гадны airline компани нисгэгч гэж танилцуулаад Америк сургалт төгссөн энтергээд бүр өөрийгөө баахан ярьсан гинэ. За тэгээд бас хөөхөн нэлээд удаан чатлфаа дасдаг юм байгаа зү. Өдөр бүр юу хийж байна, энд явж байна, тэнд явж байна. Starbucks-ийн кофений зургийг явуулаад л шопинг хийлээ гэдээ авсан юмныхаа зургийг явуулаад одоо нислэгтэй гэд хэдэн цаг алга болж байгаад тэгээд нислэг нь дуусчлаа гэд гарч ирдэг. Нислэгнийхаа хугацааг бас минь чатлж байгаа юм бодоод шүү дээ. Тэгээд саяны нислэг айгүй урт байлаа, айгүй ядарлаа, чамайг саналаа гэнтэр гэдэл амар их юм бичдэг байсан гинэ. Тэгээд одоо удахгүй амралтаа авахаараа би Монголд очино. Тэгэхээр би чамтай хамгийн түрүүнд уулзна. Сайхан чихэн дээр цэцэг ургуулж нилээд сар өнгөрсөн гинэ. Баах юм бичиж. Тэгсэн нэг өдөр нөгөө залуу чинь би дөрвч хаалга болгочлоо. Азар нэг дүүгийн карт надад байгаа юм байна. Чи боломжтой бол энэ данс руу мөнгө шилжүүлээч гэд нөгөө нэг залуу тэгсэн юм байна л да. 2-3 сар харьцчаад тий. Тэгсэн чинь тэгэд яг нөгөө баяа оюутан баггүй нөгөө эмэгтэй ч нэг 2-3 ажил хийдэг. Тэгээд ингээд машин тэрхтэй тий. Баяа оюутан болохоор одоогоос 10 жилийн өмнөх 400 сая төгрөгийг нөгөө данс руу шилжилсэн ба. Тэгээд тэр данс нь тэгсэн чинь казах хүний нэртэй байсан гинэ. Казах хүний нэртэй данс байсан гэсэн. Тэгээд энэ тэгсэн чинь нөгөө залуу энэ манай хамаатны дүүгийн данс байгаамаа 400-г шилжүүлчихээ гэдгсэн чинь манай охин шилжүүлээд тэгээд өвөлтөө ээжтэйгээ гадагшаа явж амардаг байсан болохоор тэр үеийн баг 200 арай өрхгүй доллартай гадуур хоолунд энтергээд дороо дуусчих гэж бодоостой гинэ нөгөө 400 мянга. Тэгэхээр үнэн гинэн байсан. Тэгээ би шилжүүлсэн. Тэгээ залуу маань алга болсон. Тэгснээ өөрийнхөө ээжийн фэйсбүүкийг надад үзүүлээд энэ манай ээж балет чинь гэд байсан. Би өөрөө бүр багаасаа балет тасралтгүй үзэж өссөн болохоор ер нь л бүх бүжгийг мэддэг, бүжиглдэг хүмүүсийг гадралдаг байсан гинэ. Тэгэд яриад байхаар нь нилээн тэр талаас нь мэдлэгтэй бололтой надтай яриа нийлээд яваад байсан. Арайч нэг Tinder Swindler гэдэг нэг юу гэдэг шүү дээ. Нэг докюментари байдаг. Бас нэг бодоо олсон залуу байдаг. Жетээр явж нисэж том баглаа цэцэг аваагүй ч олон мянган доллараар одоо шатаагүй ч 400 мянган төгрөгөөр холигтуулаад өнгөрсөн доо гэж. Тэгээд тэр үедээ нөгөө flight радараар нислэгүүдийг хараад идэг гэсэн юм манай охин. Тэгэл уг нь байдаг байсан. Тэгтээ хөөхөн итгээд 400 мянган төгрөг шилжүүлсэн гэсэн нэг ийм төгөрсөн байна. Тэгээ мөнгө нь хамаагүй тэгтээ яг л кейс нэг адилхан бааз. Дандаа л итгэлийг олж авчаал. 2-3 сар харьцаал тий. Нэг бидний хаан банк гацхаар нэг сонирн байдалд ордог шүү дээ. Яг өөрөө тийм байдалд байгаа юм шиг чи надлуу ингээ явуулаад өгөөч гэж дандаа нэгтгэх байх юм тий. Харин тий. За хулангийн түүхийг сонсъё. За миний болохоор нөгөө сүүлд 2024 онд Монголд болсон цагдаагийн газраас ирсэн мэдүүлэг байсан. За тэр нь болохоор тийм мэдээлэл байсан. Энэ болохоор Японд аягүй олон жил амьдарсан Монгол залуу амьдардаг гэсэн үг. Тэгэхээр фэйсбүүкээр нэг эмэгтэйтэй танилцаад тэгээд тэр эмэгтэйгийнх нь одоо профайл юмнууд нь яг рил юм шигтэй банк стори ч юм гэдэг тийм байсан. Тэгээд тэр эмэгтэйд бүр ингээд танилцаад 3 жил харьцсан гэж байгаа байхгүй Японоос. Тэгээд 3 жил гэдэг бол гэхдээ одоо нэг харьцсан хугацаанууд амар урт байгаа. Тийм. Жил 2 жил 3 жил тастлан. Тэгээд ерөөхдөө тэр болохоор нэг ижил төстэй царайтай 2-3 эмэгтэй зургийг дандаа тавьдаг байсан. Гэхдээ тэр одоо эргэнхээ нь болохоор ерөөсөө анзаараагүй гинэ тэрийг бүр хамгийн сан тиймгууд хоёлоо ингээд нилээн чаталж явж байгаад Японд тэр эмэгтэйг нэг удаа авчирхаар болоод ер нь очиж үзмээр байна гэдэг тийм. Тэнгууд авчирхаар болоод тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь ингээд одоо мөнгөгүй виз одоо тийз гээл зөндөө асуудлууд яригдсан. Тэнгууд нөгөө 3 жилийн хугацаанд ерөөхдөө нийтдээ мань 245 сая төгрөгийг тэр эмэгтэй данс руу хийсэн байгаа байхгүй. За тэгээд явж байгаад одоо ерөөхдөө тэр эмэгтэйд ямар нэг одоо Валентин ч юм уу те баяр ёслол үед бас мөнгө шилжүүлдэг үн тэтлэлүүд явуулдаг байсан байгаа байхгүй юу. Тэнгууд одоо хоолнд ороорой гэд хоолны мөнгө хүртэл явуулдаг байсан. Тэгсэн чинь одоо Монголд ирэхээр болоод нөгөө залууч өөрөө тэгээд ирээд уулзъя гэсэн юм л да. Тэгсэн чинь хамгийн амар тэр одоо тэр залуу уулзъя гэсэн чинь тэр хүнийг залж исэн хүн нь болохоор огт эмэгтэй хүн байгаагүй. Бүр иргэн бэ гэдэг юм залуу байсан байгаа байхгүй. Тэгээд тэр залуу болохоор яг юм хурамч аккаунт нэгээд гэхдээ тэр тавьдаг байсан зургийнх нь эцэд нь өөрийнх нь таньдаг эмэгтэйчүүд хүрээллийн хүмүүс байсан. Тэнгуутаа яг уулзахаар болсон чинь болохоор нэг эмэгтэй найзтай хэлсэн гэж байгаа байхгүй. Ингээд манай төрсөгч байд юм аа. Тэгэд нэг залуутай гадаадаас харьцдаг. Тэгсэн чинь нөгөө залуу нь одоо аюу их тийм үн тэтлэл бэлгүүд аюу их явуулдаг байсан. Тэгээд яг тэр үеэр манай ихч гадагшаа ажиллаар явахаар болоод таарчлаа. Тэгээд энэ залуутай ингээ уулзахгүй бол үн тэтлэл явуулахаа болох гээд байна гэдэг ч юм уу те. Яг нэг юм болчиход байна. Тэгэхээр миний найз очиод уулзаад өгөөч гэсэн чинь нөгөө эмэгтэй зөвшөөрөөд
хитэд уулзсан гэж байгаа байхгүй. Тэгээд уулзсныхаа дараа болохоор нөгөө эмэгтэй нөгөө найстай хэлсэн юм шүү. Ер нь л ингээд тэр залуутай уулзахаар над руу айгу сонь хараад идэг. Яг нэг юм хайртай үнэлүүгээ харж байгаа юм шиг мэдрэмж төрдөг тий. Тэгээд бас нөгөө ярьсан юмнуудаа асууад идэг тий. Тэр болгон дээр нь ингээд ер нь надад айгу хүнд байдалд байгаа учраас би ахиж энэ үнтэй ингээд уулзмааргүй байна гэд болсон гэж байгаа байхгүй. Тэнгуут яг бас тэгээ нөгөө залуу чинь буцаад ерөөдөө Япон руу явсан юм байлээ. Нөгөө залуу чинь Японд очсон байж байгаа зүгээр Facebook ухаж агаад яг нөгөө харьцаад байсан эмэгтэйгийнхаа жинхэнэ аккаунтыг олоод тэгээ орсон чинь бас яг адилхан зургуудтай. Тэгээд нөгөө өнлөгөө бичсэн байгаа байхгүй. Чи намайг таньж нөө хоёлаа ингэ сая уулзсан. Тэгээд ингээд зөндөө чаталдаг байсан. Таньж нөө гэсэн чинь нөгөө эмэгтэй юм хэм би. Юм би чамд ерөөс танихгүй мэн гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээд энэ яг залуу өөрийгөө залилуулчихсан аа. Мэдсэн ингээд нэг тийм шалгаж эхэлсэн. Тэгээд ерөөдөө 245 сая төгрөг 245 сая төгрөг ихтэй. Харин тийм залилуулсан байна. Хацгүй тийм. Хацгүй ч яах вэ? Хацгүй тэр скамеруудын хараанд өртөж одоо бай болж одоо ашиглуулсан юм да. Одоо тэгэхээр тэр нэг уулзж байгаа эмэгтэй бас нэг өөрөөс нь өмнөөс нь уулзж байгаа нэр найз эмэгтэй нэг бас тэр одоо шүүхтэр яах вэ? Тэгэл тэр чи одоо гинт хэргийн хамжигч ч юм уу эсвэл хамсаатай бол хамгийн одоо хамжигч ч юм уу гүйцэтгэгчээр л ер нь явна да. Дуудагдах тий. Тийм. Одоо би пүүгийн зургийг гол нь гэхдээ нөө нэг мэдэх хүсэх хэлмэд гэж ер нь эргүүрх зүг гэмт хэрэгтэй яригддаг байхгүй юу? Хүсэх хэлмэд гэж. Тэр болохоор юунд чухал вэ гэхээр яг санаатай гэмт хэрэгтэй оролцсон уу, санамсаргүй юу, болгоомжгүй юу? Тэрийг нь тогтоохтой амар ач холбогдолтой байдаг. Тэг яг гэмт хэрэг хийж байгаагаа мэдсэн үү? Яг нөө өөрөө тэр эмэгтэй чинь болохоор тэр найз залуу нь болохоор тэр Японд байдаг залуус мөнгө аваад ирсний мэдээгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ залууг залхахыг хүснэ үү энэ төр гэдгийг одоо шүүх прокурор харж үзнэ гэсэн үг л дээ. Бас энэ бүх талаас нь л бүгдийг харж үзэж байгаа л яхаа шийдэх. Тэр охин бүр юу ч мэдээгүйгээр зүгээр яг найзад ус олоод очсон бол бас магадгүй ялна амар хөнгөнтэй. Тийм. Тэгээд мэдээд оролцсон бол бас арай юм да тийм. Хайсан залхахад байсан юм. Эсвэл бүр анханасаа л хамт залхий гэжсэн бол өөр ондоо байдаг гэсэн үг. Тэгэл ялын хэмжээ нь ондоо эсвэл огт ялахгүй ч гэж болно. Эсвэл одоо эрүүш зөрчил болж болдог ч юм уу. Таруулах ч юм уу. Романс залангуудын ер нь ялын шийтгэлүүд нь юу яах вэ? Яг романс залин гэж тустай гэмт хэрэг бол байхгүй эргүүлэнд. Гэхдээ ерөнхий заллах гэд 17-гийн 3 гэдэг гэмт хэрэгээр явчихдээ. Ял нь бол торгох байдаг, нийтэд тустай ажил хийх байдаг. Тэгээ хорих ял хамгийн хүнд нь байдаг. Тэр бас нөө тухай бүрийн бүх гэмт хэрэг өөр юм чинь. Тухай бүрийн тохиолдлууд нандаах нь шүү дээ. Тэгэхээр ял нь бас тохирсон ондоо байна гэсэн үг. Одоо жишээ нь яг заллах гэмт хэрэг дээр чинь хамгийн бага ял нь болохоор 51 буюу 50,000 төгрөг гэсэн үг. Нэг чинь 1000 төгрөг. 50,000-аас 14,000 нэг ч идэх ч юм бэ. Сая 400 юу? Мөн үү? Тэгэхээр тийм. Одоо би пүүг заллаад ямар охирол очруулсан те эсвэл сэтгэл санаа ч юм уу. Тэрнээс нь хамаараад охирлыг нь болохоор бас барагдуулах нь тустай үү энэ талаар яриулж байгаа хэвчээ. Гэхдээ ер нь бол заллингийн хамгийн хүнд ял нь бол 12 жил хорих ял гэдэг. Тэгэл тийм. Тэгээ баригдуул. Хэмжээнээс бас шалтгаалж. Тийм яг гэмт хэрэг нөхцөл байдлаас дууссан шүү. Тийм байна. Миний зурагтай Instagram аккаунтууд байдаг шүү дээ. Тэгээд би яг яхаа мэдтгүү. Хүмүүс над руу явуулдаг байхгүй. Тэгээд ингэчин эможин гэл нэг сан миний зурагтай аккаунтууд байдаг. Тийм. Тэнгүүтлээ мод хүмүүсийн сторинд даварч амьдраад байгаараа зайлмал гэсэн. Тэнгүүт нөгөө хүн нь ингээ сторинд скриншот хийгээд за чи одоо давар норыг би хүн болгон уушлаарай би биш шүү гэж хичээл явуулдаг дандаа. Жоох хэцүү л. Тэгээ блоклуулчихдаг шүү. Би яг ингээ бас нэг тэнд бичиж үтсэн ингээ чи хүний зураг тавьсан байна устдаг гэсэн чинь өөдөөс ингээд тэгээ яд юм аа ингээд тэгээ нэг мэдсэн чинь наа блоклцсон. Өөрийг нь баг чи хоромж гэд бүр зурчдаг хүмүүс. Тэгснэ миний зарим зураг явж ирснаа нэг юм нүцгэн охины зураг байждаг. За царай нь авахгүй. Тэгвэл миний царай байж байгаа тийм би юуд байхаар чинь намайг л ч бодсон шүү дээ. Хүмүүс баг надаас илүү даагч юм боксоо гаргацсан зураг тавьсан байлээ мэлээ гэх юм байна л. Надаас илүү даагч юм шүү дээ. Амар амжилттай яваад. Би нэг кейсийг юунд өгч цагдаад өгчсөн шүү. Тэр болохоор би биш нөгөө манай компани логог тавиад манай компани нэрийг хүчснээ BBS гэж бичсэн. BBS гэсэн банк санхүү байгууллага бичсэн. Тэнгүүтээ нөгөө хөдөөний группүүд дээр одоо доор нь дунд говь гэдэг ч юм уу юм хөдөөний нэгдсэн группүүд дээр зээл олгон тэд үргэлж зээл олгон. Тэнгүүт нөгөөдөлч нөгөө аккаунтууд руу бичээд зээл авъя гэд. Тэнгүүт урьдчилгаа 50,000 төгрөг шилжүүлчих. Тэр бол бага мөнгө яригдчих жоох. Тэнгүүт мөнгө нөгөөдөлч данс руу 50 цаас нь ичж штэ тий. Тэнгүүт нь нөгөө хүнээ шууд блоклоо авчдаг. Тэгээд амар олон хүнээс тийг авч. Тэгсэн чинь гинт манай байгууллагын Facebook руу яач вэ мөнгө явуулаач гэдэг мессеж ирсэн аахгүй. Би өөрөө адми. Тэгээд юу вэ гэд. Тэгээд яасан чинь
скриншотуудаа над руу явуулж байгаа байхгүй. Тэнгүүдээ гарууд нөгөө блоклуулчингуудаа шууд старт гэ хайнгууд манаа гараад ирчихэж байгаа байхгүй. Яг нөгөө манай логотой хамт. Тэнгүүд нөгөө хүмүүс чинь логогоо харсан чинь шууд бичиж байгаа байхгүй манайх руу. Тэгээд 2-3 хүн тэгж хичээд заяа. Тэгээ хэдэн хүн ч тэгж хулигдсан бөөм 50,000-аар одоо 500 хулигдсан хүн бичихгүй шүү дээ. Тэр чинь амар гоос. Тэнгүүдээ би шууд цагдаа дээр очиод ийм хэрэг нэгтлээ гэ. Тэгээд хэрэгээ нээлгээд тэгээ шалгуулад прокурор дээр очиод тэгээ явж байгаад прокурор нь тэрийг хаацсан. Яагаад гэвэл манахыг хаацсан байхгүй. Яагаад гэвэл манай тохирол учраагүй. Нөгөө хүмүүст учирсан. Тэр хүмүүс чинь гомдол гаргах ёстой. Ингээд тэнгүүд 50 цаас алдсан яхах гомдол гаргадаггүй юм бэ л дээ. Тиймэрхүү юм үү тэр. Тэгэхээр гарууд бол тэгээд амар сурцсан юм бэл. Хамгийн олон хүнээс мөнгө аваад. За нэг тийм кейс байна. Надад нэг 2 төрлийн товчхон ярих кейс байна. За нэг нь л ярьж эхлэв. За тэхүү нэг нь болохоор одоо нэг бидний ярьдгаар дунд насны ахмад насны хич гэж байдаг шүү дээ. Жохон мөнгөтэй 30 таа яа. За арайч дээ. Санхүү гэрчлэн дариурсан 40 авч юм уу эсвэл 40 жоохон гарцсан хич нар байдаг шүү дээ. Тэнгүүд нэг залуу болохоор ингэсэн байгаа байхгүй. Тэр хичтэй ингээд уулзаад ингээд фэйсбүүкээр танилцаад тэгэл ингээд ер нь бол ихч бол бод түн гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүтлээ за ер нь одоо суунгийн одцсон. Тэгээ нөгөө ахын ч гэсэн ер нь би чам тайртай инэ тэр гэдэг үс. Тэгээ тэр хоёр ер нь бол ихч болохоор шүүхтэр очиод бэлгийн цаанд орсон л гэдэг. Ах болохоор үгүй гэ гүрээд байдаг байхгүй. Тэгээ би бол яг бодохдоо ер нь бэлгийн цаанд ороог бол ихч бас яаж энэ хүнд ингээд мөнгө төгөр өгөө яад тахтай гэжсэн. Тэгээ ихч яагаад шүүхт гомдол гаргасан бэ гэхлээр хоёулаа хамтдаа сууй тэгээ хамтдаа амьдрах байртай олъё. Чи миний нэр дээр бүртгүүлчих чи өөрийнхөө нэр дээр олон байртай ах юм бол татвар матраас авилгатаас чамайг шалгаа хэцүү шттэ энэ төр гэж хэлээд янз бүрийн шалтгаан гэлсээр байгаа тэгчийг синхруулээд өөрийнхөө нэр дээр 2 руу 3 руу барих болчдаг байхгүй юу. Тэгээд нөгөө их чинь болохоор за ер нь нүүж орно морно гэж бодол гадуур юм хүмүүс үзэл явж байгаа шттэ. Тэгээд тэгсэн чинь нөгөө залуу чинь дугаар нь холбогдолтон заяа. Гэтэ хамгийн тэнэг нь угаасаа л тэр байранда байж байгаа шттэ. Тэнгүүтээ тэр залуугийн амир зөв юм тэр байранда өөр их нэртэйгээ хамт амьдардаг заяа. Юу гэсэн чи харин тийм бүр амар даварсан шүү. Тэр амар даварсан. Зогтаагаагүй ш даа. Тэр байр ахуулахын тулд тэр залуу бүр яг амар олон орлого гэсэн байхгүй хамт ингээ хөдөө гадаа явсан байгаа тэр их чинь найзуудыг дагуулж яваад тэг ингээд космос юм цамц манц авч өмссөн байгаа бугын зургтай цамц манц. Тэгж бол бүр 100% дархтуулж тийм хамгийн гол нь бодит хүн гээд нөгөө уулзаад ингээд мэдсэн болохоор тийм хамт амьдрий гэхэр чинь бүр за ер нь л сууй те одоо би ч ер нь 40 гарсан юм чинь л гэж бодож байгаа шүү дээ. Тэг ингээд байр ахуулчаад тэнчэнэ байгаад гэдэг нэг тийм даварцсан түүх байна. Тэнгүүд одоо нөгөө шүүхт тэр чин тэнгүүд одоо нөгөө ч яаж чадахгүй шүү дээ те. Шүүхтгээс аргагүй шүү дээ те. Нэр нь тэр залуугийнх те. Нэр нь байрны залуугийнх те. Тэгэхээр чи зайлаа би одоо их нартайгаа амьдарч байна. Sorry гэх тэнгүүд ч одоо шууд шүүхтэй шүү дээ те. Тийм. Шүүхтэр дийлэх үү? Шүүхтэр ер нь бол дийлэх боломжтой. Би яг эцсийн шийдвэр нь болохоор сайн мэдэхгүй байгаа. Миний харж байгаа болохоор 2 гаргалгаа байхгүй. Нэгдүгээр тэр хүн чинь өөрийнхөө нэр дээр гинт байртай болж байгаа шүү дээ. Ингээ орлого нотлоогүй. Тэр байрыг бэлэн мөнгөнд аваагүй л хэлэхдээ бас зээлэр авсан бол ингээл орлого нотлоогүй шууд гинт байртай болчоор үнэлэхгүй хөрөнгөчсөн гэд иргэнэ шүүхэ шаардж болж байгаа. Тэр ихч. Эсвэл намайг одоо тий заллангийн гимтэргийн одоо гол шинжнэрт урдын харилцааны явцад би болсон итгэлийг эвдэн эсвэл уруулан ашиглаж заллна гэдэг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө би чам тайртай гэсэн романсын энэ харилцаанаас үүдээ заллцаа ингээд одоо шүүхт хандвал бас боломжтой л гэж би харж байгаа. Яг зөв шийдвэрээ сайн мэдгүй тийм. Итгэлийг эвдэн уруулан ашиглаж. Итгэл эвдэн хэр айр бас яг зүрх голоор нь хувааж байгаа юм шиг. Тийм ээ. Наачтай амар үргэн. Тэгтээ бүр тийм нөгөө нэг сошиал биш бүр ингээд уулзаад тэгээд. Тийм яг бодит хүнгээ бодож байгаа бүр хүчтэй итгэж байгаа л барилгын тэгж айгаагүй юм баг. Гэтэ эхнэр нь одоо тэгтээ шир юм шүү. Ойлгомжтой л шүү. Скол тэр үуч мдэггүй юм уу? Эхнэр яг мэдсэн ч гэж болно мэдгүй ч гэж болно шүү. Тэгтээ бас шалгадаад явах юм байна. Харин тийм эхнэрээс нь дэлгэх ямар эхнэр болоо нөхрийгөө байр олоод тэр хүүхэнтэй уулзаж байгаа юм. Тийм тийм хамт суулгаа хийж мэгэл. Скол хоёр л өөр ч юм байгаа. Эсвэл эхнэр юу ч мэдээгүй л. Зөвөр нөхөр нь за би нэг байр хөөцөлтөд байгаа гэж гадуур явж маавал ангууд. За өөрхийн амтаа бас байр хөөцөлтөд байгаа маань хамт амьдрах гэж бодсон байж болно. Тохиолдол болох нь л өөр нэг онцлогтой байгаа. Онцгүй хэрэг биш шүү. Энэ хэрэг юу гэх юм хүний итгэлийг эвдэх. Урдын харилцааны явцад би болсон итгэлийг эвдэж уруулан ашиглаж гэж байна. Заллах гэж байгаа юм шүү дээ. Заллах. Заллан чинь нэрээ sorry. Заллан чинь нөгөө гол шинж нь бусад хэрүүдээс ямар ялгаатай гэхэлэр надаас хинч миний имийг булааж авдаг байхгүй юу? Би өөрөө ингэж ид хөрөнгө тэг ямар нэг юм аа ингэж өөрөө саналаараа авчиж өгч байгаа. Тэгэхээр энэ заллангийн гол шинж нь энэ лээ. Авшигт. Итгэл дээр нь болохоор сайн тийм угаач тий.
Дандаа хүний сэтгэлээр тоглосон маягийн байгаа замир хүн. Дурлал сохороо гэж. Тэр романс зэлэн гэхээр амар гунигтаас ингээл хүнтэй бас цөхрөөд их цаашаа ингээл за нэг хүнтэй л бол идэ би хайртай юм чи ингээл дандаа нэг юм сэтгэл санааныхаа юмнаар амар эмзэг сэдв дээр нь тоглож мөнгө олж байгаа хүмүүс бол сайн үзэхгүй шүү. Хамгийн муухай карма заллаа юм да баг. Гэхдээ хамгийн муухай биш юм байна. Хамгийн муухай заллах чинь ахын дүүгээ заллах байлах тий. Чинь дүүгээ заллах. Хүмүүсээр зэрлэг бол чадлах тий. Аимшигтай юм үүдээ шүү. За манай подкаст хамтран ажиллагчтай ажилдаг бид бүхэн хоёр аялал танилцуулдаг. Нэг iFinance-ыг танилцуулдаг. За iFinance болохоор бүр маш товчоор би өмнө дурдж байсан зээлийн аппликейшн хийдэг платформ гэсэн. Чи одоо банк бустай шүү дээ тий. Банк бусаараа ингэ заллих гэж байна. Яаж мэдвэ? Банк бустай байл чи одоо зүгээр энгийн банк бустай байлаа гэж бодоход банк бусаараа эднийд захиалга өгөөд тэгээ чи зээлийн аппликейшнтэй болж болно гэсэн. Чи одоо өөрийн гэсэн pocket зэг юм байна, өөрийн гэсэн lens зэг юм байна дээ. Өөрөө өнгө аясаа тодорхойлдог. Чи өөрийнхөө нэрийг өгөө. Тэгээд ардлахын бүх систем, бүх ардлын одоо хөгжүүлэлтийн энэ компани хариуцчихна гэсэн үг байна. Тэгэхээр амар амар уст чи ингээл баг цуглуулаад тэгээл хүмүүс. Тэгэл нөгөө төрийн албатайгаа цаанаа холбогдох юмнуудаас хийцэн гэсэн юм уу тий. Тэгэхээр одоо нөгөө санхүүгийн байгууллагатай холбогдох бүх юм эднийх ингээд гаргачихж байгаа. Тэгэхээр эдний компаниг хамгийн одоо товчоор хэлэхэд зээлийн аппликейшн хийдэг компани шүү. Банк бусуудын одоо зээлийн аппликейшн хийж өгдөг юм газар шүү гэж үгдээр ойлгох гэсэн үг шүү. За тэгэхээр онцлог талууд нь энэ iFinance. ERP суурьтай суурь системийг хийж өгнө. Байгууллагуудад санхүүгийн процессын нэг талд нь гаргаж өгнө. Үйл ажиллагааг нь амархан болгож өгнө. Тэгэхээр ERP гэдэг чинь өөрөө бүр цогц системийн шийдвэр өгч байгаа. Танах ERP-тэй гэж жишээ тий. Тэгэхээр манай компани ч гэсэн ERP-тэй тэр бүгдийг нь олно гэсэн үг. Тэгэхээр зээлийн удирдлагыг гаргаж өгнө. Хэрэглэгч ороход бүх юм нь бэлэн болгож өгнө гэсэн үг. Тэгэхээр танай банк бусаас зээл авахд шаардлагатай бүх хэрэглэгчүүд ороод зээл авал гардаг тэр системийг ямар ч толгой хөтөлгүйгээр хийж өгнө гэсэн. За тийм зээлийн гэрээ байгуулах төлөвлөгөө хянах гэдэг одоо нөгөө зээлийн гэрээ мэргээ байгуулдаг шүү дээ. Тэгэхээр тэр бүх темплейт юмнууд нь байна гэсэн үг. Харилцагчтай удирдах болно, мэдээллүүдийг бүртгэн, одоо бэлгүүнээ сайн зээлдэгч те, хулан муу зээлдэгч гэдэг ч юм уу. Тэр бүгдийг оноог нь өгдөг систем нь хүртэл эднийд байгаа гэсэн. За тэгээд нөгөө нэг тайлангийн систем гэж байна шүү дээ те. Банк санхүүгийн байгууллагч амар тайлан гаргана. Амар шалгалт өндөртэй байдаг хөөхгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос. Тэгэхээр тэр тайлангуудыг яг маш гоёор гаргаж өгдөг тийм систем гэсэн автоматар гаргаж өгдөг. Санхүүгийн зохицуулах хорооны тайлангийн загварын дагуу системээс автоматар тайлангийг гаргаж өгнө гэсэн. Тэгэхээр толгойн өвчин байхгүй болж байна. Хоёр талынхаа л хоёр юм хийчихэж байгаа юм шүү дээ. Банк ус талаасаа, зээлдэгч талаасаа. Тэгээд нөгөө магадгүй одоо хөрөнгө оруулагч нартай тоон үзүүлэлт статистикуудаа ингээд системээрээ дамжуулаад бүгдийг гаргаж өгнө гэсэн. Тэгэхээр бүр төрөө би магадгүй зүгээр ажилтгүй банк устай байсан бол шууд эднийх рүү залгаад эсвэл миний банк бус нэг арай өөр үйл ажиллагаагаар явуулдаг. Яг бэлэн мөнгөөр мөнгө зээлдэг ч юм уу. Эсвэл би нэг аппликейшн хийгээд жоохон фейлдсэн. Тийм банк бус байх юм бол эднийх рүү би шууд залгаад одоо цогц өөр ингэсэн покеттэй өөр ингэсэн лендимэнтэй болох хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгээ хамгийн гол нь эднийх стандартаа хангацсан 60 гаруй байгууллагатай саяны банкнуудын IPO дээр орсон туслах компаниудын бүх ардлын системнүүд ер нь iFinance байсан гэж хэлэхэд буруудахгүй. За бүгд нь ч одоо хаашаа ихэнх нь ер нь эднийх байсан гэсэн шүү. Бүгдээрээ нэрнүүдийн өөртөө ороод авчиж болно гэсэн үг. Мундаг компани шүү. Одоо FM шиг юу гинэ нэ за гэсэн чинь алив чи яг одоо iFinance гэд хай. Алив булчуу очи байд тийшээ чинь дугаар нь хийнэ. Дүү. iFinance гэ бүгд хаагаарай. 72 хэд идчихлээ дугаар нь. Fintech application, зээлийн аппликейшны бүгдээрээ жоохон байж байгаа та нартай. Ярьж өгье. iFintech 2.0 санхүүгийн удирдах шинэ хэмээг цахим болон уламжлалт зээлийн бүтээгдэхүүн ухаан төлөх зэрэг олон дэд системүүдийг өртөө багтаасан white label шийдэл бүхий бэлэн бүтээгдэхүүн юм. iFintech-ийн хүчрэг функцүүдийг ашиглан өөрийн брендийг нэмж шинэ өг төрхийг бий болгоорой. iFintech. За өргөжлөх үү? За би өөрийнхөөс. За минийхийг сонсох уу? За энэ мөр амар заяа. За бүгдээ уснуудаа авч. Би таарт нэг кино л ярьж өгнө гэсэн үг л дээ. Ер нь бол. Яа. Пүл удаарсан ч нүд орсон бол мэдчихэж байгаа. Заллий хэлхүүлэгч шүү дээ. За миний түүх шүү дээ. Жохон урт шүү заяа. Тэгээд таарт би кино ярьж өгч чинь өчигдөр би яг подкастнда бэлдээд Netflix үзлээ. Netflix дээр докюментари өнөд тавигддаг. Докюментарист тавигддаг. Тэгээд тэн дээр Sweet Bobby гэдэг зарим нь үзсэн байж магадгүй бах. Гэхдээ баг их нь үзег байх гэж бодож байна. Постэр өнтер жохон уцгартай болохоор хүмүүс нэг үздэг шүү дээ. Тэгээ үзсэн чинь catfishing дорсон эмэгтэй тухай түүх байгаа байхгүй. За тэгээ энэ эмэгтэй яасан бэ гэхээр 29 настай юм эмэгтэй байсан тухайн үедээ. 29 настай энтгэг эмэгтэй байсан. Тэгээ тэр эмэгтэй болохоор би бас деталуудын жоохон хаалгасан шүү. Яа тэгвэл бүгдийг ярьж чадахгүй чинь цаг 20 минут юм
кино байхгүй. Бос явдал байхгүй. Тэгээд энэ эмэгтэйгийнх нь нэр нь болохоор биш үү? Керат гэдэг юм эмэгтэй байхгүй. За тэгээд ийм эмэгтэй юм FM-ийн хөтлөгч гэдэг байсан. Тэгээ маркетер эмэгтэй байсан. Тэгээд 18 настайгаас хойш нэг залуутай үргэж байгаа тийм эмэгтэйсэн аахгүй. Тэгээд байжсэн чи энэ эмэгтэй үеэл гэдэг нэг эмэгтэй байсан. Тэр үеэлтэй энэ чинь нөгөө энтгчүүж үеэл мүеэлүүдтэй энтгчэн ч одоо хаашаа ерөн бүдрээ үеэлүүдтэй ойрхон лээд шүү дээ. Тэгээ ингээ үеэл мүеэлтэйгээ байжгаад нэг жил юм англи очсон байна л да. Тэгээ тэрнээс өмнө энэ охин лөө Bobby гэдэг нэртэй Facebook-ээс бүх юм Facebook дээр явагдсан. Bobby гэдэг нэртэй эрэхтэй Facebook хаягнаас реквест явуулсан ба. Тэгээ тэрийг нь авсан ба. Тэгээ тэр Bobby гэдэг залуу хэн бэ гэхээр тэр үеэл охиных нь нэр нь болохоор шүү дээ. Simran гэдэг охин байхгүй. Simran гэж зооч ярих нь зүггүй юу? Дуудах нь зүггүй юу? Байж байгаарай. Simran өөрөө юм уу? Танаа дахиад нэг үзэх үү? Гэл тавьж. Зүг. Simran гэдэг охин. Энэ үеийнх нь нэр нь болохоор Simran заяа. Тэгэхээр тэр Bobby гэдэг залуу хэн бэ гэхээр энэ Simran гэдэг залуутай, Simran гэдэг охинтой үеэлтэй заяа. Үерхчихсэн залуугийнх нь үеэлх нь баггүй. Тэгээд Facebook руу ороод харсан чинь нөгөө охиных нь одоо үеэл охиных нь үеэлийнх нь найз залуугийнх нь ах юм байна гэж мэдчихэж байгаа байхгүй юу. Ингээд нөгөө нэг relationship-ийг харагддаг шүү дээ дотор нь. Тэр request-ийг авчиж. Тэгээ энэ хоёр найз болчихж. Тэгээ яг энэ хоёр нэг ганц хоёрын бичээд нэг жоохон найзууд болж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хоёрын амьдралдаа нэг удаа таарсан заяа. Тэр нь хаана вэ гэхээр англи таараад нэг бааранд таарж байгаа. Амар дуу чимээтэй байсан гэж харж. Тэгээд эмхтэй очингуудаа нөгөө залуу дээр очиод өөй сайн уу мэн үгүй юм ярьсан чинь нөгөө залуу нэг юм ярихгүйсэн гэж байгаа. Тэгээ нөгөө дуу муу чанга тэгээ өөрөө бас согтуу нөгөө залуу ч гэсэн согтуу байсан болохоор нэг удаа уулзаад ингээ өнгөрсөн гэж байгаа. Тэгээд дараад нь энэ охин нутг нь хаан чимтэй ямар ч гэсэн нэг оронд очиод ингээ амьдраад нөгөө подкаст хийгээд FM-ийн подкаст хийгээд ингээ маркетинг хийгээд амьдарч байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө залуудгаа бичсээр л нөгөө Bobby гэдэг залуудгаа бичсээр байгаа бүр найзууд болчихж байгаа. Бүр найзууд best хэмжээний найзууд болоод явж байгаад ингээ явж исэн чинь яасан бэ гэхээр нөгөө залуу чинь бас найз охинтой заяа. Bobby гэдэг залуу найз охинтой. Bobby тэгсэн чинь нэг өдөр салчлаа гэдэг ч жоо. Тэгсэн чинь өө ягаа салцсан гэл нөгөө найзууд чинь юм хаваалцдаг шүү дээ. Би ингээ салчлаа гэл. Тэгээ нөгөө хоёр чинь ингээл чатлал байжсэн чинь Bobby нэг хэсэг байхгүй болсон. Тэр нэг хэсэг байхгүй болж байгаад эргээд за юу вэ ингээ ороод ирсэн чинь өө 50-д чамаар юу вэ гэсэн чинь өө би engaged болсон гэд гарт ирдэг. Би нэг хүнтэй суусан гэдэг. Тэгээ Facebook дээр ингээ зураг мурга тавьчихсан заяа. Бас нэг энтэг охинтой суудсан. Ийм бүр сүүн бүгж өгч бичлэг тавьчихсан заяа. Тэгэл ямар гоё юм баяр үргээ би чамайг одоо нөгөө залуу гэсэн чи би чамайг одоо ингээд найз охинтой бүртэн их нартайгаа танилцуулмаар чи би дээр хорим заавал ирээрэй гэсэн чи ихнэр нь шууд реквест явуулж маавлаа заяа нөгөө залуугийнх нь. Тэгэл чамайг ингээ best friend үүдийг мэдлээ чи заавал би дээр хорим дээр үрээд ирж мэрэж гэсэн чи би очиж чадахгүй нэ. Тэгээд даз жаргалтай өдөр чи хуваалцаагүй дуучлаараа ингээ бичигнүүд ингээ яваалаа. Тэр чи ингээд ойролцоогоо нэг 2-3 жил явчих. 20 мөрөн болоод заяа. Ингээ байжсэн чинь юу болсон бэ гэхээр ихнэртэй найзуулсан байгаа шүү дээ. Одоо Facebook дээр гэсэн чи ихнэр нэг пост хийсэн байгаа. Нөгөө нөхрийнхөө Bobby-гийнхаа зургийн 50-гуудаа. Гэхдээ зүгээр зураг заяа. Зүгээр зургийн 50-гуудаа манай нөхөр 9 удаа буудуулчлаа. Ингээд ийм эмнэлэгт одоо ингээ амьтайгаа тэмцэж байна. Та бүхэн бараг залбираараа гэвчихсэн байхгүй. Тэгсэн чинь манай нөгөө Керат маань яаж байгаа гэхээр сандарч байгаа шүү дээ. Сандраад яасан бэ? Юу болсон бэ? Яасан бэ? Ийсэн бэ гэдгсэн чинь өөстөө ингээд буудуулаад амар юм боллоо гэм террорист хаалгад өртөцсөн юм уу яасан нэг тиймэрхүү юм болсон баг. Тэгээ байжсэн чинь дунд гэсэн би санахгүй. Тэгсэн чинь байжсэн чинь нөгөө буудуулсан одоо Bobby гэдэг гол дүрийн залуу маань Америк руу аваа авчиж байгаа тэрийг. Тэгээ ямар шумаар авч байгаа гэхээр witness-ийг одоо хамгаалах хөтөлбөр гэдэг юмар авч яваад тэгээд тэр хөтөлбөрт орчоор яадаг вэ гэхээр нэр усыг байхгүй болгоод шууд тэр хүнийг ингээд бүх юмнаас хориглоод хамгаалаад ингээ аваа явчихсан юм бэл. Тэгээ нэг ахиж халдлагад өртөн л гэж бодд юм уу яа тийм мэдгүй. Ямар ч тийм нэг Америкийн хөтөлбөр байдаг зэ. Тэр юмар аваа явчлаа, намайг аваа явчлаа гэдэг нөгөө залуу чинь бичиж байгаа байхгүй. Биш ихнэрч бичлөө, залуу ч бичлөө. Гэхдээ ямар ч гэсэн манай гол дүрийн эмэгтэй маань тэр мэдээллийг аваад нөгөө залуу чинь Америк руу явцсан юм байна. Тэгээд эмнэлэгт байгаа юм байна. Тэгээ баг сэхэнд баг ингээ байж байгаа юм. Эмнэлгийн орон дээр байж байгаа юм гэдэг юм мэдээлэл очиж байгаа байхгүй нөгөө охинд. Тэгээл нөгөө охин чинь ингээл байн очиж байгаа шүү дээ. Тэгээ байжсэн чинь нөгөө залуугийн үеэлүүдгийн 2-3 залуугийн Facebook-ыг олоод нөгөө үеэлүүдтэй бичээд манай хүний одоо бие минь яаж ин манай найзын бие минь яаж гэсэн чинь нөгөө залуучууд нь нөгөө охинлууд чинь бичээд одоо би ингэж ин одоо тэгж ин бид нар ер нь ойрхон байгаа маа гэж бичиж байгаа байхгүй. Тэнгүүтээ хоёр үеэлтэй групп чат үүсгэнгүүтээ байнга нөгөө мэдээлэлээ солилцдог болчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр нэг шинэ хаягнаас нөгөө Bobby чинь охинлоо бичдэг байхгүй. Сайн уу би Bobby байна. Би ингэж өөрийнхөө аккаунтаар орж болохгүй байгаа. Би царайгаа харуулж болохгүй. Би одоо ингээд ямар нэгэн одоо энэ хөтөлбөрт орсон болохоор хамгаалтанд байгаа болохоор би одоо тэгж болохгүй, ярьж болохгүй, дүрсээ харуулж болохгүй. Гэхдээ би чамайг амар санаж байна. Би ихнэрээсээ салчлаа гэдэг үг. За. Тэгсэн чинь тэр процессоос инглик твцсэн хойш процесс юу болсон бэ гэсэн чинь тэр хоёр чадалсаар байгаад
нэгэндээ дурлаад нөгөө охин чинь нөгөө хүүхэн чинь 3 4 жил нэг залуудаа чатлаад найзууд байсан чинь нөгөөх нь буудуулаад те амар юм үзээд эхнэрээсээ салаад ингэсэн чинь нөгөө залууд дурлаад тэгээд тэр хоёр бүр ингээ битүү чаталдаг болоод мессенжерээрээ пропоз хийж мэгээд заяа. Нэгэндээ гэрлэх санал тавиад тэг гэрлэхэр болчихдог. Нөгөөдөө. Тэгээд гэр мэрийнхэнтэй нэг охин ч хилээд заа би ингээ гэрлэхэр боллоо моллоо гэх. Тэгээ хоёр талынхаа үеэлүүдийг нэг групп чатанд оруулаад 20-ийн групп мөрөв гэж өсгөж мөсгөөдсөн. Ингээ яваад. Тэгээ нөгөө үеэл охин гэсэн чинь бас тэр Америкт байгаа байхгүй. Тэр Америкт байгаа. Тэгээд би Америк руу явж гин гэд. Тэгээ би явахдаа би нөгөө юу яачи. Эрэхтээ би нөгөө эвлэгээр нь орчоо тэгээ би чамд нөгөө тишерт мэртийг авчираад өгье гэдэг байхгүй. Тэгээ тэгээч мэгээч гэдгсэн чинь нөгөөд чинь эрэхтээ нэг тишертийг авчираад тэгсэн чинь нөгөөдх нь чи нөгөө миний самцыг өмсөж чинь гэсэн чи би өнөдөр өмсөж унтан гэлтэгдэг байхгүй. Тэгээд самцаас ирсэн зэ. Тэгээд тэр хоёр ингээд битүү 10 хэдэн цаг маг юм Skype call хийдэг зэ. Нэг нь имлэгийн орон дээр тэгтээ дүрс харагдахгүй, юм ярихгүй бичнэ. Эмэгтэй болохоор voice явуулна, юм яриалаа, юм яриал. Тэгэл ингээд шүнжэнгөө унтахтаа Skype-нд тасрахгүй. Тэгээ өглөөс ирээл өглөөний минь тонгор минь би сэрлээ би одоо ингээд ажил руугаа явж гин гэд. Тэгээд ингээд хорин болох гэдэг имлээс гараа би шүү чам дээр очиод тэгээ хоримлаа гэдэг имплантаа байгаа байхгүй. Тэгээ байжсэн чинь юу хурцсан бэ гэсэн чинь харилцаа хурцтаа тэглээд тэгсэн чинь нөгөө залуу чинь Бобби гэдэг нөгөө эмэгтэйч залуу маань охиныг бүр ингээд шорон шиг байлгадаг гэсэн юм. Ингээд амар хартаад чи одоо ингээд бүх газрынхаа зургийг явуул гэд. Өглөөс ирээ зураг авал, орой гэртээ ирээ зураг авал гэд. Тэгсэн чинь манай эмэгтэй чинь бүр ингээд тураад заяа. Бүр ингээд царай нь бүр амар болоод найз нараасаа холбоогоо таслаад, гэрийнхнаасаа холбоогоо таслаад зөвхөн тэр хүнтэй харьцаа, зөвхөн тэр хүнийг ингээд үгүй гэдэг жоох. Тэгсэн чинь би төгөл хөхнө гэд. Нөгөөх нь өхөн мөхнгээ сүрдүүлээд тэгсэн чинь нөгөө үеэлүүд нь бичээд хөөе танаа энэ Боббиг чинь царай мараа нөхрөөд амар игөө штэ чи яасан бэ маасан бэ гэж шууд нөгөө талаас нь биччихээ зэ. Тэгсэн чи за гэж зураг мураг авч маалаад зэ. Би одоо монголчилж л ярьж байгаа штэ тий. Тэгээ зураг мураг авлаа нөгөөт нь гайг болоод тэгээд охин бол бүр ингээд өөрөө бүр сохортлаад уралчиж байгаа байхгүй нэг хүний харьяа болоод. Тэгээ хормоо хийн л гэсэн бодолтой ингээд байж байгаа байхгүй. Тэгээ имлээс нь гараад тэгсэн чинь нэг өдөр ашгүй. Тэгээ ингээд ахаад нэг бараг 3 4 жил явчихж байгаа. Тэгээ нийтдээ тэр залуутай баг ингээд 5 6 миний ойлгож байгаа 5 6 жил ингээд явчихж байгаа байхгүй. Тэгээ 30-аас хойш одоо ингээд тэр имхтэй 37-тай баг болсон байна шүү дээ тий. 30 хэдэн насны ингээ өнгөрөөд тэгээ байжсэн чинь нөгөө чинь за би энэгээсээ гарчлаа гэсэн чинь за одоо чи ингээ шууд ирээ ингээ хормоо хийяамия гэд ингэсэн чинь үгүй би ингээ жоохон байж байгаад ингээ болоог байна би жоохон байж байгаа чи гэсэн чинь нөгөө охин чинь галзуурн үстний эмнэлгээс гарчаа шууд ирээд яахгүй л гэд тэгээд тэгсэн чинь нэг юм ахаад нэг жоохон удаж байгаа баахан шалтак тооцоочоо за би тикетээ авчлаа гэдэг чинь тэгээ тикетийн дугаарыг хараад яг онгоцсон ингээл буугаал тэгсэн чинь би шууд буудлал руу явна гэдэг чинь аахгүй тэгээ тэр буудлал дээр нь буудлалтаа буусан гэдэг чинь буудлалтаа би очичлаа гэдэг чинь за би очие гэдэг чинь үгүй чи ирэх хэрэггүй би энэ 2 3 хоног хэрэгтэй юм. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй чинь 1 2 хоноод төвчгүй очоод нэрийн шалгуулсан тийм хүн байхгүй мэн гэдэг ч аахгүй. Тэгээ чи ийм хүн байхгүй штэ ингэсэн биш штэ тэгсэн биш штэ гэдгсэн чинь. Үгүй би ресепшнд ингээд тийм хүн миний нэрийг асуул хинт ч битээ хэлээрээ хэлсэн байсан юм аа. Надаа 2 3 хоног хэрэгтэй байна гэд тэгдэг аахгүй. Тэгсэн чинь манай эмэгтэй шууд сэжиг аваад одоо л сэжиг авч байгаа аахгүй. Одоо сэжиг аваад. Гэтэ гол нь нөгөө Боббигийн фейсбુક ингээд амар олон зурагтай заяа. Тэгээ амар их бичлэгтэй нөгөө охин мохно пропоз хийж байгаа мэж байгаа тийм бичлэгтэй. Тэгтээ сүүлийн зураг бичлэг ерөөсөй байхгүй. Одоо нөгөө буудалсан ч юм уу тийм байхгүй. 20 меснээс нь очир нь байхгүй тэрний хүүхэнтэй сууснаас. Тэрний дунд нэг юм алтчиж. Нөгөө нэгийг хардаад явжсэн шүү дээ тийм эмнэлэгт нэгийг хардаад явжсэн чинь Бобби нэг юм хэлдэг байхгүй. Тэрний юу гэсэн чинь нөгөө нэг охинтой сүү тавиад суусан шүү дээ. Тэгээ салсан шүү дээ. Тэгсэн чинь хэлсэн юм. Манай нөгөө X тэрнээс тэр хүүхдэд олчих гинэ. Надаас хүүхдэд олцсон байна гэдэг чинь. Тэгээ бүгэн хэрүүл алдаг байхгүй. Бүгэн хэрүүл алаад юу гэсэн үг мөг одоо ингээд болим байлээ гэсэн чинь хойлоо ойлголцснаа чаднаа маднаа гэх. Тэгээ охин уучлаад за тэгвэл хормоо хий. Тэгтээ би бас ингээд наадах чинь хүлэн зөвшөөрё гэдэг байхгүй. Тэгээ Бобби тэгсэн чинь бас та алав юм болоо юу те. Бүх юм аялаад ингээд. Тэгээд ямар ч гэсэн тэр нэг хүүхдтэй тэгснээ бүр тэр хүүхдэд нь нөгөө манай үндсэн гол төр эмхтэй Керат бүр ингээд хувцсан явуулсан заяа хүүхдэд. Тэгсэн чинь хувцсан яг таарч марч ингээд зураг явуулсан заяа. Яг хүүхдийн зураг. Тэгээд одоо эргээд дахиад үсрээд одоо нөгөө буудал дээр очиж байгаа байхгүй. Нөгөө хүн ч буудалд нөгөө Бобби ч буудалтаа ирсэн баа. Тэгсэн чинь байхгүй байгаа. Манай Керат яасан бэ гэхээр шууд интернетээр Лондонд байдаг, Англид байдаг хувийн мөрдөгч хөлслөөд нэрийг өгөөд энэ хүн наач юу байсан уу? Гэр мөр нь юу хаана байдаг вэ? Одоо инвестигейт хийгээд өгчөж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөх нь хариу ирээд за наа уны чи гэр нь энэ байна, энд амьдрт юм байна гэдэг чинь. Тэгсэн чинь манай хүн шууд Английн тикет аваад шууд Англи ороод хаалгана очиод тогсдог байхгүй. Тогсон чинь нөгөө залан зогсчихдаг байхгүй. Бобби. Тэгтээ Бобби яасан бэ гэхээр нөгөө охиныг танихгүй. Чи юу яриад байгаа юм бэ? Охин танихгүй. Тэгсэн чинь ардаас нь хин гарч ирсэн гэж хүүхд тэрвэрсэн нөгөө хинэр. Наа чи юу салцсан гэж салцсан нөө. Юу охин хүүхэн бэ гэд. Тэгсэн чинь
Керат юу яриад байгаа би чамтай найзууд болсон. Наа ч танаа хүүхдтэй би чамаа мэднэ. Боби таарыг мэдчихсэн гэсэн чинь өөрсдийнх нь нэрийг мэдээд байдаг. Гэхдээ тэр охины хүүхнийг Керат гэдэг хүүхнийг танихгүй. Тэгээ цагдаа дуудлаа шүү муудлаа шүү гэ бөө юм болдог. Тэгээ шууд бөөн оролоод нөгөөд рүүгээ бичээ чи юм уу ингээд навш чи наав хуурсан байна. Тийм хүн байхгүйсэн байна. Чи хин юм ингээ. Би одоо шууд цагдаад хэлнэ мэлнэ гэд нөгөө үээлтэйгээ бас нөгөө ойрхон нөгөө үеэл охин лугаа би одоо Бобыг цагдаад хэлэх чинь энэ хүнийг барин байна гэсэн чинь байж бити цагдаад өгөө гэд нөгөө үеэл охин тэгдэг байхгүй. Тэгээ яасан гэсэн чинь нөгөө үеэл охин энэ бүх хугацаанд би байсан юм аа гэдэг. Нөгөө үеэл охин. Тэгээд ингээд 9 жилийн турш заяа. Тэр охины Симран гэдэг үеэл хүүхэн заяа. Үеэл охин нь эгчигээ 9 жилийн турш catfishing хийсэн. Йоо. Амар онцгой. онцгой. Шалтгаангүй. Тэгээ миний ойлгосноор яг юм жоохон юмтай бастай. Айгу сайко. Амар сайко. Тэгээд тэгсэн чинь ингээд тань үзүүлбэр сонирхолтой заяа бүх чат банд нарагчаа. Тэгсэн чинь тэр үеэл охин нь ингээд нийтдээ баг 60 гаруй аккаунт нээсэн байна гэж жоохон Facebook дээр. Тэгээд тэдрийг хөгжүүлсэн заяа. Тэгээ бүгд ингээд mutual friendsтэй. Нэг хүн 20 хэдэн mutual friendsтэй. Тэгээд манай ингээд жоохон ирэлцэл дунд нь орж мороо профайл өдөр нь үзэнгүүт ингээд нэгнийхэн зургийн доор ингээд бахан хүмүүс комент бичсэн. Чи чаднаа хурд идгэрээ мэдгэрээ гэж мгээ бичсэн. Хамаатан. Тэгээ 60 аккаунт нээсэн байна гэж байгаа. Тэгээд манай Керат гэдэг хүүхэнтэй биччихсэн бүх тэр үеэл бүх тэр эхнэрийнх нь аккаунт Боби моби нийлээд нэг л хүн байсан. Йоо. Нэг хүнтэй л бичээд байсан. Амар зохион байгуулалттай байна тий. Амар зохион байгуулалттай. Тэгээ наад охин чи яаж дууссан? Тэгээ одоо яаж ч үсэн шоронд орог юм шүү гэлээ. Тэгээд энэ хүүхөө одоо миний ойлгосноор өөрөө маркетинг хүүхэн болохоор энийг кино мөн болгоод ингээд Netflix дөгөөд ингээд явуулсан. Явж байгаа юм шиг. Тэгтээ алдсан 7 жилийн орлогоор нь төгттэй. Гэхдээ ямар ч байсан ингээд 9 жил нэг хүнд заллуулад тий ингээд амьдэрсэн сэтгэл санаагаар охроо. Та нар тэр үзэх юм бол тэр яг тэр хардуулж байгаа үедээ бол ингээд бүр яг амтан болцсон заяа бүр ингээд туранхай гудамжинд нохоо шиг бараг болж байгаа хөөхгүй бүр ингээд айрс мэрс амар болоод бүр ингээд новш болцсон. Ийм түүх байн цаачаа. Амар маяа. Тэгээд энэ кинон дээр болохоор яг нөгөө жинхэнэ Бобын ярьсан өгч байгаа хгүй. Жинхэнэ Боби Керат гэдэг нөгөө эхнэр хоёр нь. Тэгээд битээр бол гайхсан. Битээрийн зураг бичлэгийг ашиглаад нэг хүн одоо ингэсэн байна гэдээ яриад нөгөө Netflix-ийн шоунд нь орцсон. Тэгээд үндсэн яг ярьж байгаа хүн нь болохоор энэ хүүхэн байгаа хгүй. Керат гэдэг энэ хүүхэн байсан. Тэгээ ээж аав нь хүртэл ингээд ер нь бол скамд болцсон ерөнхийдөө Кератын. Тэгээ яагаад гэдгийг нь мэдэхгүй. Яагаад хамаатных нь охоо одоо ингээд тэгчийг ингэснийг мэдэхгүй. Тэгээ энэ тэгчүүд чи өөртөө ингээд нөгөө сууж хүнтэй сууж мохот амар ач холбогдолтой шүү дээ. Тэгээд яг нөгөө 30 хүрж байгаа хүүхэн чинь энтгэх хүүхэн чинь хүнтэй суухгүй гэдэг чинь бас л нэг хэцүү юм байна л да. Монголтай адилхан баг Монголоос илүү ч хэцүү ч юм уу. Тэгэл бас ингээд шахалтанд орж моорол тэр үедээ байсан юм шиг ба. Тэгэл нэг хүнтэй танилцал яг хөө тэгэл ингэсэн чинь тэр нь одоо 40 хүртэл нь одоо тамлцсан байдаг нас. Харин тийм. Тэгээ нэг төгөр чинь шууд тангараг тасрна масрна гэлтэгдэг л бит тээ. Тэгээд нэвтрүүлэгтээ оруулъя гэд тэгсэн шүгэлээ тэр үеэлийн тэгсэн чи тэр нүгүү мүгүү гэсэн юм уу хааш юм. Амар юм. Амар ууз. Амар юм. Өстө чигнээсээ амар юм байна ч. За ингэсэн гинэ. Тэгээд unsuccessful police investigation явсны дараа тэгэхээр бариаггүй л гэсэн үг юм байна л да. Ер нь ингээ бариаггүй. Тэгтээ pay out хийсэн гинэ. Одоо үеэлэгчтэй одоо яхан төлбөр мөнгө яах нэг жоохон төлбөр мөнгө өгөөд хохирлыг барагдуулаад тэгээд уучлалтгүйсэн. Privately уучлалтгүйсэн гинэ. Үйсэн тэгээд тэр баг хамаатнуудаараа чулуу шидүүлж өгсөн баха. Бараг энтгэхт бол бараг дивсээ даална шүү дээ тийм мэдээгүй. Тэгээд тэр чинь 30-аас 40 хүртэл хүнтэй суухгүй гэхээр энэ төвөж чинь бүр бөө юм болж байгаа. Өгсөн юм тэр жилүүд байгааз. Тэр олон хүний залуунаас сэтгэл санаа хүний бүр ингэдэй тэр чинь тэгээд бодит харилцаа марилцаа хүсээд хүнтэй гоё дээдлж мэдлэл явсан дэр үсттэй. Тэгэхээр нэг Skype-аар холбогдохгүй бол тэгэхээр тэр дунд нь цохис юм амар гоц буудуулсан гээл тий. Тэгснэ доор комментцсэн нөө. Тэгэл нөгөө тэр аккаунтуудаа удирдал нэг нь орол нэг аккаунтаар коммент бичиж мичээл тэгснэ групп чат үүсэнгүүд нь 2 үеийн 4 хувирал юм бичээл тий. Тэгснэ хэцээ мөч хүртэл би биш гэдгийг хэлээгүй юу. Тэгэл үнэнд гүцэхтэй баригдаал тий. Наалчгүй баригдаж байгаа юм л та тий. Баригдаал тэгэл дуусан чинь за би байсан юм а гэл өөрөөгөө л ёо. Бүр аим шокерсах тий. Шок бүр тэгээд галзуурх юм шүү. Тэг ингээ харахаар юм хөгжих ирээр тэгэл даяарчлал гэдэг л даяаршил болсон юм шүү хүнд итгэхгүй. Тэгтээ ихийнхэн тэгэл баригдсан юм дөө. Баригдсан юм дөө. Тэгтээ 9 жилийн дараа баригдсан байх шүү дээ. Тэгэхээр чи яалтчгүй баригдсан шүү дээ. Энэ бол мөнгөний зорилготой биш байгааз. Тийм зүгээр л тэр хүнээр наадаа хийсэн байна. Сэтгэл зүгээр тоглохгүй байсан юм шүү дээ. Тэр телеграмаар хамгийн их юм
романс заллангууд юу нүүсдэг гинэ. Тэгээ 7 төрөлтэй гэдэг гэж байгаа. Нэг нь бол яг бидний мэдж байгаа би чам тайртай надлуу мөнгө шилжүүлчих романс заллаа. Дараачих нь даалгавар өгдөг. Одоо ингээл танилцал нэг итгүүлж аваа штэ. Тэнгүүтлээ ингээл за чи би чам тайртай гэхдээ ингээд чи тэр банкнд очиод тэдэн дөр тушаачих юм эсвэл одоо чи тэр айлын цанхыг хагалчих гэдэг юм одоо ямар үйлдэлч гэдэг нэг даалгавар өгөх нь штэ. Тэгээ эсвэл ингээд хурамч зармаар ингээл танилцсан байжснаа явуулаад ийм тэмцээн болох ч юм биш чи нэг одоо мандатных нь мөнгө тэдэг хичээж мичээж эсвэл ингээд бэлтээ ийм зар өгдөг гэж байгаа. Тэгснэ секс сүрдүүлэг гэдэг гинэ одоо ингээл чи натаа унтахгүй л натаа битсэн бүх чат чи ингээд хаанда амьдрдаг чи мэдэн шүү. Тэгээ нөгөө pump and dump гэдэг одоо мөнгөний шавхчаа хайна эсвэл одоо нөгөө хусчаа хайчих нь шүү дээ. Тиймэрхүү төрлийн юмнуудад юм л та телеграмаар болдог энэ романс заллангууд. Тэгээ гол нь телеграмаар болоод байгаа ямар шалтгаан юм бэ? Телеграм юу энэ ч одоо нөгөө Viber энэ ч миний утсан дээр дугаар нь байдаг бол ч юм уу эсвэл нэг өөр хүмүүс нэг одоо Telegram группт би байж ангууд өөр ойролцоо группийн нэг эсвэл invite хийгээд ч юм уу нэг юм suggest энэ дээ штэ эсвэл шууд нэг юм зар мар надлуу ингээ өөрөө явуулж орж ирдэ штэ. Яг тэрэн шиг Telegram-аар л болоод яг тэгжил болдог болов гэж би бодоод байгаа. Надлуу дээр бас нэг зайлах гэж үзээ. Вьетнамын дугаар байгаа байхгүй тэр нь хайсан чинь тэгээд Google Translate-ээр чамтай ажил ярих гэсэн юм энэ төр гэдэг тийм. Тэгэхээр би translate орчуулж чадахгүй юм гэж одоо нөхөртөө хэлж байгаа. Юу юм бэ хөө чи сайхан бичээ явуулчихаа хөө гэсэн чинь яг одоо ярих хэрэг байна. Чи би чам руу залган чи утсаа аваарэ гэдэг таахгүй. Тэгэхээр чадахгүй хөө биччихээ сайхан бичилцээ хөө гэдэг. Тэгэхээр нөгөө Google Translate орчуулж чадахгүй шүү дээ. Тэгээд тэгсэн чинь хашаа өхөр явж өгчлөө тийм хоёр хөв бичсэн. Тэгэхээр чи ямар ууртай юм бэ хөө гэдгсэн чинь дахиад наа блог л тэг алгуулсан байсан. Тэгэхээр нөгөө юм хүчээрээр нөгөө яах тусам арган сайжирна гэдэг үлээ хуулах хоёрын. Тэрэн шиг ингээл юм хүчүүд тахаар янз бүрийн асуудал гарахад тахлаар энэ кинодэр бол тэр хүүхэн болцтой бүх юм төгсөөсөн байлээ. Арай л төгсөөсөн. Mastermind маш. Сүүлд надаа нэг скамнууд гэхдээ ерөнхийдөө орж ирдэг. Сүүлд нэг профайлээс аахгүй. Тэгээ над руу ингээд request-ийн чат ирсэн. Тэгээ ороо харсан чинь миний нэг постыг над руу явуулснаа. Марафоны нэг гүйцэн зургийг. Чи марафонд гүйд юм уу гэд англиар бичсэн аахгүй. Тэгээд би профайлыг ороо харсан чинь нэг юм Аз хүүхэн заяа. Япон хүүхэн заяа. Царай нь Япон хөх. Тэгтээ ингээд локейшн энтер нь юу хөгцсөн байлаа да. Сингапур шийцэл. Тэгснэ ингээд хайлайтстай заяа. Сторины хайлайтстай. Тэгээд тэр нь ингээд царай мариатай ингээд байгаа байхгүй. Дандаа сторийн дандаа сингад заяа. Синга би нөгөө олоо явьсан болохоор бүх байршлыг мэддэг байхгүй. Тэгээд дандаа сингагийн сторинд ингээд хийцэн. Баахан доошо постуудтай заяа. Тэгээ ингээд би тэр шууд мангар хөрх Япон хүн байгаа заяа. Төгс Япон хүн байгаа байхгүй. Тэнгүүт нь би шууд зургийн скриншот хийгээ Google дээр дарсан чи тэр зүгээр нэг юм юу маягийн од бачка юм бэл. Порнстар биш зүгээр яг юм зураг тавьж одуулдаг тий нэг юм жоохон нюдтэй маягийн зургаараа од тийм Япон юм хтэй. Яг тэр бүх зургнуудыг хуулаад тавиал аккаунт нэгээд тэгээ баахан таагч магчтай зэ өөрөө бас баахан үнэс таагч магчтай бичсэн байгаа. Тэнгүүт нь би урд нь өдөөд хай гэдгийгсэн чинь урдаас юу гэлээ. Одоо санаа мартчих чи ямар ч гэсэн цаг агаар ямар байсан бэ маасан бичлээ. Яг шууд англиар өчөөд байгаа байхгүй. Тэгээ байж байгаа би зүгээр блоклцсон. Тэгсэн чи хардаас накад яг адилхан аккаунт зөө. Тэгтээ арай өөр Япон хүүхдэд зурагтай. Тийм аккаунтаас нэг пост явуулангуудаа чи бас тэгдэм үү гэдэг бас яг адилхан тэр зурагтай холбоотой юм бичээд зүгээр. Тэр яг тэр нэг хүн бичээ суугаад байгаа байхгүй. Яг адилхан тийм юм явжсэн. Тэгтээ Монголд нэг тиймэрхүү фэйсбүүкээр нэг 100 өнгөрсөн 100 тэгээс шүү дээ. Нэг залуу нөгөө цам завах гээд ч лөө. Хүүхдэнд дарахны залуу байсан. Тэг бүр баахан мөнгө шилжүүлцтэй. Харин тийм. Тэр чинь бас сайн. Тэр дараа нь мэдээтэй тань хөрөгдсөн юм шинсэн. Би байсан юм уу гэж би. Тэр чинь 100k-гийн цамцлсан юм шүү. Тэгээд хоёр тэр яг нөгөө 100k-га өтөлхөөс өмнө нэг таксины мөнгө юуны мөнгө гэж баг дарахны унаад тавьчихсан. Тэгээд даргаан л очно мачна гэж баахан бичсэн тий. Цамц явах гэж очсон байгаа. Гэхдээ би одоо ингэх чинь шинэ надрууны 20,000 төгрөг шилжүүлж таксины мөнгө өгмөг. Чамааг ирэхээр чинь хамт бараг тоглолт үзэгцэл хамт тоглолт үзье гэдэг тэр нь жоохон явцсан юм шиг л. Тэр чи ороод харсан чинь үнэхээр л хөөрхөн охин байсан юм чи би ах ингэдээс шүү дээ. За бас тийм ээ. Тэр нэг залин гэх юм уу юу гэх юм бас нэг дарахныхны нэг пост скриншотууд байсан баг. Хей найз чамд мөнгө байна уу? Мөнгөний хэрэг гарчлаа зээлэдлэх гээд байна. Тэдийг явуулчих гээл. Тэгвэл нөгөөх нь явуулах юм. Тэгэл байж байгаа л ахаал чадалж байгаа л чамд яг өгөх хэд байна гээл тэгэл боломжтой л 200 явуулчих гээл. Нөгөөх нь явуулах юм. Дансаа гэл явал 7-8 удаа явуулсан байгаа байхгүй. Тэгж жаад уулзах уу гэсэн чи тэгээ уулзсан юм болцсон гэл нөгөө охин мичээл бүр мангар олон мөнгө тэгээ шилжүүлсэн байдаг нас. Яг тэр нөгөө хүн бодит тэгтээ яг тийм юм дээр бол олон удаагийн татамжтай өгж яваад орол нэг
буруутаад байхгүй шүү дээ. Нөгөө скриншот цацгаар чинь нөгөө хуулийн хариуцлага хүлээж байгаа юм уу? Уулын тэгээд захидал харилцааны нууц задруулсан гэж яваар л санагдаад тийм надаа. Тийм хувийн захидал харилцааны нууц задруулсан. Гэтэ одоо яг яа шийддэг рейтинг хэрэг тийм мэдгүй л. Тэгтээ бүр амар муухай болсон байгаа зү бүр нэг байдаг л хэрэг болчиход байгаа зү. Харин тийм. Өөр түүхтэй юм байна уу? Надаах нэг түүх байна. За. Энэ бас ийм заяа. Маа найзын нэг тандигч тохиолдсон. Ярьж болно гэдгсэн баг. Хэл ярианы бэрхшээлтэй эмэгтэй. Ихчгээр биднээс ихчгээр ер нь бол нас нь бас түрүүнийгчтэй ойролцоох. Тэгэд телеграмаар бас танилцсан байдаг аахгүй юу? 20 илүү 22 он танилцсан байдیں۔ Тэнгүүтлээ гадаад дэдэг хүнгээд ингээд за би чам руу ингээ амар их одоо ингээд чамд бэлэг авсан. Бэлэг аваад мөнгөгүй болсон болохоор чи ингээ очих гарууных нь мөнгийг одоо над руу шилжүүлчихэж би энэ чинээс тээвэрт ихгүй бол явахгүй юм байна. Чи над руу тээврийн мөнгө хийчих гээд 4 сая төгрөг авсан байхгүй юу. Энэ ингээ амар үнэтэй jewelry ингээд янз бүрийн юмнууд байгаа, аксессуар байгаа болохоор ер нь ингээ стандартын даваа сайн хамгаалж явуулахгүй. Тийм учраас юм үнэтэй тээвэрт хийж байгаа гэх 4 сая. Тэгээ нөгөөх нь угаасаа ирэхгүй штэ. Тэнгүүт нөө чи яасан бэ? Энтэр гэл бас асуухаар бас хэцүү штэ. Тэгээ би чам тайртай гэх тийм. Амар их би чам тайртай мэртэй гэж хэлдэг байсан гэж байгаа. Тэгээ тэгс чи ирэхгүй байна гэснээр дараа нь дахиад ингээд хэдэн сая хичлээ авсан гэж байгаа. 8 илүү 6 сая. Тэгээ ингээ явсараа 16 сая төгрөг авсан заяа. Хамгийн сүүлд яаж авсан бэ гэхээр би одоо чам руу очиж гинэ нөгөө тээвэрт маань асуудал гарсан болохоор би ингээ энэ үнэт хэдлүүдээ өөрөө аваад ингээ явж гин онгоцны тасалбарын мөнгө хичгээ би ингээ Турк дээр ирсэн байна. Тэгэд нөгөөх хамгийн сүүлийн мөнгөө ингээ нийт 16 сая төгрөг залилсан. Тэгэд та хэл мэлхүн биж яаж харилцдаг байсан гэхээр Google Translate-ээр ингээ харилцдаг байсан. Ингээ тэр хоёр хоорондоо тэгэж л нүг гадаад хэлхүү дээрэс нь өөрөө яг ярьж чаддгүй учраас хүмүүс ингэж байгаа болгосон байгаа байхгүй. Тэгэхээр ер нь ингээд заллуулахаас сэргийлээ эсвэл ямар нэг хэрэг төв гэмт хэрэгт оролцохгүй байна болохгүй гэвэл одоо Facebook дээр нэг гоё юм гарсан мэт л шүү дээ. Профайл лог хийчдэг. Тэнгүүт ингээл нөгөө балетын дуртай гэл түрүүний кейс дээр тэнгүүт шеэр хийсэн мэс юмнаас нь харчиж болцсон л байгаа шүү дээ. Бид нар охтууд маань яаж юм мөрддөг үлээ. Тэрэн шиг л за ийм юм дуртай мэн гэл мэдчихэж байгаа байхгүй. Тэрэн шиг юм сэргийлж болохаа лог хийгээл эсвэл янз бүр юм шеэр хийхгүй эсвэл яг байгаа локейшн хийхгүй ажил мэргэжлээ дэлгэхгүй хамгийн юм нийл агаад тахаар л ер нь заллингээ өрч болох нь илүү. 16 сая гэдэг ихтэй. Тэр чи одоо яг таних хүндээ найдаад 5 сая төгрөг өгнө гэдэг чи амар тий. Нөгөө өндөөж учир байна тий. Ер нь бол тэгээ хүн гол нь ингэж зөвхөрсөн гэх үнийг яасан гэх үү? Зөвхөрсөн гэж хэлэх мөх баха яг юм. Момент нь таарал сохор дурлна гэж бас байна шүү дээ тий. За дараагийн түүх бэлгүүнд байгаа. Бэлгүүнийг ярихаас өмнө бүгдээ юугаа ярьч. Тессорогийн шинэ аялал. Өнөөдөр бид нар Бээжинг аялал ярьсан. Одоо бүгдээ Шанхайгийн аяллыг та бүхэндээ ярьж өгье. Хамтран ажилласаар бид нар Tessera Travel явж байгаа. Тэгэхээр CSGO-ийн үзэн гэдэг жишээ шүү дээ тий. Тэр аялал ч юм байхгүй. Тэгтээ тикет нь дууссан юм байна. Шанхай дээр нөгөө тикет нь дууссан байна. Тэгтээ гадна нь одоо нөгөө баахан паб мап байгаа шүү дээ тий. Тэнд нь бүгдээрээ нөгөө фанатууч бүгд очиод тэнд нь очиод үздэг юм байна. Тэгээ тэр аялал байгаа юм байна. Тэгэхээр Шанхайгийн мажор болж байгаа юм байна. Тэгээ тасалбар нь дууссан. Тэгтээ Шанхайгийн аяллыг гаргаж байгаа юм байна. Тэгээ хамрагдаж чадаагүй гэдэг гутардах шаардлага байхгүй. Шанхай хотоор гол нь өөртөө аялна. Тэгээ дээрэс нь CSGO-ийнхаа тэр аренагийнхаа гадуур бүгдээрээ явна. Тэр пабуудад нь суuna. Сонирхолтой тоглолт үзэн нэг надаар хэлүүлдэг бүгд мэдж байгаа юм Монголд явж байгаа. Тэн дээр Монголд нэгээр гарцсан явж байгаа. Тэгээд очиод тэнд бас нэлээд том үзүүлэлтүүдийг үзүүлэх байх гэдэг найж. Тэгэхээр очиод гоё тэр уур амьсгалд нь гоё дэмжүүл гоё явах гэж бодож чинь. Тэгээ орой буй гинэ. Орой бүр Counter-Strike-аар одоо амьсгалах юм аялал байгаа юм байна. Хөтөлбөр нь болохоор яаж явагдаж байгаа вэ гэхээр эхлээд 12 сарын 11-нд эхлэх юм биш үү. Тэгэхээр өнөөдөр чинь бид нар энэ өдөр 26-нд өнөөдөр бичиж байгаа. Тэгэхээр тун утгагүй одоо төлөвлөхөд зүгээр юм байна. 12 сарын 11-нд буюу 5 гарагт хотоос гараад нисэх юм байна. Эндээс нисээд шууд Бээжин ороод за тэнгуүтэй ачаануудаа аваад хоол молоо идээд Бээжингээс Шанхай руу явах юм байна. Шанхай руу нислэг орох юм байна бас шууд. Тэгэхээр танаас тэгээд Шанхай руугаа нисээд тэгээд буунгуудаа нэг цаг автобусаар буудалтаа очиод тэгээд буудалтаа бүгдээрээ сайхан амраад оройн хоол идээд тэгээд Шанхай тавар үзэх юм байна. Том тавар үзэх те. За тэнгуүтэй 2 дахь өдөр амраад бүгдээрээ гоё өглөө босоод өглөөнийхөө цагаа бүгдээрээ уугаад тэгээд буудалтаа Starbucks ойрхон орох юм байна. За тэгээд Starbucks Arena гэж байгаа юм байна. Тийш явах юм байна. За тэгээд гадуур тэмцээн үзэх юм. Энэ тэмцээн угаасаа Starbucks Arena гэдэг юм болж байгаа юм уу? Тийм байж магадгүй. Тийм шүү. За энийг бүгдээрээ судлаарай. За тэгээд оройн хоолоо идээд гадуур бах юм үзэж жаад оройн хоолоо идээд тэгээд CSGO-ийн тэмцээн 21 цаг үед эхлэх юм байна. CS2-ын тэмцээн 21 цагийн үед эхлээд тэгээд тэмцээний бүгдээрээ тэр гадуур сайхан үзээд суугаад бүх фанатуудтай хамт үзээд суух юм байна. За тэнгүүдээ өдөр 3 нь явах гэхээр Баасан гарагт болоод 3 дахь бүдээр явцсан баг шүү дээ. Дөрүлээ бүр явлаа. 3 дахь бүдээр явсан бол 5 дахь орой бүгдээрээ сайхан шоудах нь байна.
шатлаад л өглөөний цайгаа уугаад аринаараа гоё яваад за тэгээд гаднах тэмцээний ахаад үзээд тэгээ Монгол зүгээс ялаал яваад ахаа хальта баг өдрө болгоныг тоглолт явах байх гэж бодож байна. Хоолны гудамжны хоол биш ээ. Food street ороод street food ороод тэгээд орой хоолоо идээд баар орно гэж байна өөе. Тавдах орой баар орцгох юм байна. Хөтөлбөрөнд тийм маршруттай юм уу? Тийм маршруттай. Баар өдрөө орох юм байна. За тэгээд хагасны өглөө шартаж сэрээд өглөө буудалтаа бантан таглаад өглөөний цайгаа уугаад тэгээд Disneyland явах юм байна өөе. Шахагийнхаа Disneyland руу бэм гарахтаа бүгдээрээ бас жоохон бүрзэлттэй Disneyland руугаа бүдрээ яваад тэгээд Disneyland-аас бүдэрчөнгөө тоглож байгаа буцаад буудалтаа ирээд тэгээ оройн нь CS2 тэмцээнийхаа үргэлжлэлийг ялагч тодорхой хагасанд тодорхой юм шүү дээ. Тэгэхээр нөгөө цом тодорхой тэр тэмцээнээ үргэлжлүүлэн бүгдээрээ үзэх нь байна. За тэгээ нэм гарагт нь болохоор бүгдээрээ ахаад өглөөний цайгаа уугаад тэгээд буудлаа хөлөөлгөж өгөөд ачаа мачаагаа аваад тэгээд моол орох юм байна. Тэгээ моол орж сайхан моолдож жогоод тэгээ онгоцны бол руугаа яваад за тэгэл Бээжээ орол тэгэл буцаад ирэх нь дээ. Ийм сайхан аялал байна. Тэгээ та бүхэн 6 өдрийн ийм аялал байгаа юм байна. Та бүхэн энэ нислэгийнх нь үнэнд нь шүү дээ. Хоёр талын нислэг нь багтцсан. Тэгээд гейминг компьютертэй буудал багтцсан байгаа юм байна. Йоо. Тэгэхээр тоглоно гэсэн үг юм шүү дээ бүгдээрээ. Тэгээд Disneyland энийг өдрийн тасалбар нь багтцсан, аяллаа даатгал нь багтцсан. Тэгээ нөгөө Монгол хөтлөгчгээ яриадсэн шүү дээ. Энэс хамт явах. Тэр Монгол хөтлөгч нь багтцсан. Хөтөч. Тийм. Хөтлөгч. Гарнаас хөтлөөл бүх газар тоглосон. Тэгээ өглөөний цайнд гоё. Хөтөлцөөд явцгаая. Тэгээд нийтдээ бүх нислэг саяны юмнууд багтаад нийтдээ 6 өдрийн аялал маань 4 сая 200 гэж байгаа юм байна. Тэгэхээр нислэг орсон 4 сая 200 өгдөг бол 6 өдөр шүү дээ. 6 өдөр бол сайхан. Тэгээд аялалч нөө яг мейн нь болохоор яг л нэг тоглол Шанхай мажир байгаа. Одоо Монголцгээ багч нь Азаас сая 3 баг явсан байхгүй. Тэгээд Монголц нэгээр гараа явсан. Монголз одоо Аз гэлтгүү дэлхийн чансаатаа ер нь маш өндрөөр хэмжигдэж байгаа. Тэгээд дандаа залуу тоглогч нартай. Тигтэй авсан хүмүүс бол байгаа бах. Тийм байгаа. Гэхдээ дууссан гэж. Гэхдээ гаднаас нь аренаахын гаднаас нь үзэх гоё юмнууд байгаа юм байна шүү. Тэгээд Tesoro Travel-ийнхаа линкийг энэ доор яг одоо оруулчих. Тэгээ бүгд бас Facebook-ээс хараарай. Facebook-ээр утасны дугаар дээр нь бүгдээрээ ороод мэдээлэлд аваад явцгаарай. Сошиал. Ер нь даруухан аятайхан л амьдрахгүй л юу болсон л. Хүний ая талыг л олж амьдрахгүй байна. За бэлгүүний түүхийг бүгд хамтдаа сонсцгоё. Дараагийн түүх. За уг хэрэг нь 2022 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан. За зарж байгаа л уншиж дөө. Арабын нэгдсэн Эмират улсын иргэн гих залуу. За манай улсын нэг цэг гих эмэгтэй рүү харилцаа тогтоосон юм байна. Шууд уу? Тий. Үний юм уу? Үнэ худлаа зүгээр. Цэг гих иргэн англи хэлтэй. Одоо нөгөө тэр эмэгтэй маань англи хэлний баг шийдэг байсан юм байлаа Монгол улсад. Тэнгүүд нөгөө Арабын нэгдсэн Эмират улсын иргэн гих залуу маань манай эмэгтэйтэй одоо нөгөө ингэдэг гинэ нөгөө романс гам нь болохоор транслейт хийгээд харьцдаг гэдэг байгаа шүү дээ. Мэдчихэж шүү дээ. Тийм. Тэгсэн чинь ашгүй нөгөө тэр хүнд нь илүү амар болцсон. Нөгөө манай эмэгтэй маань өөр англи хэлтэй байж таарад англиар чатлаа. Тэгээд бүр илүү амар болцсон гэж байгаа байхгүй. Тэгээ мань хоёр маань 1 жилийн хугацаанд хоорондоо харилцаад за тэгээд тасцсан шүү хоорондоо. За тэгсэн чинь нөгөө нэг эрэгтэй маань цэрмал гिचдөө. За цэрмаа ихч рүү янз бүрийн зураг мураг бичлэг явуулдаг. Тэрэн дээр өөрөө огт байдаг. Одоо би бол ингэж сууж агаад ийм зураг дарж явуулна гэсэн үг. Би бол ерөөсө гараа өгтөө. Би ингэж байна гэл ийм зураг явуулна. Би ус байж байна гэл нэг гар мараа оруулцал зураг дарж явуулна. Тэгээд ийм Chanel, Dior, LV гэх мэт ийм брэндүүдийн ийм юмнуудыг явуулаад энийг би чамд авч өгмөр. Энэ чамд л байх хэвээр. Энэ яг л чамд зохино гэдэг нэг ийм юмнууд айгүй их явуулдаг байсан гэж байна. Тэгээд DHL-ийн шуудангаар би чам руу дээр явууллаа. Гэж шууд зургийг аваад би чамд энэ зүйлтийг одоо явуулах гэж байна. Тэгэл DHL-ийн шуудангаар өгч явуулаа гэж хэлдэг. За тэгээ нэг өдөр болохоор иргэн цэрүү DHL-ийн шуудангаас ярьсан гинэ. За тэгээд танд Арабын нэгдсэн Эмират улсаас ийм шууд ирсэн байна. За тэгээд та үйлчлэгээний төлбөр $109 төлөөд энэ шуудангаа аваарай гэдэг ийм холбоолт ирсэн. За тэгээд залилагч этгээд нь цэрүү яг тэр үед нь дахиж залгаад чамд дахин нэмж шуудаа явууллаа. Тэгээд нэмээ дахиад шуудаа араас чи шууд явууллаа шүү. Чи тэгээд нэг ус авчих гэж байгаа. Эхлээд $109 эхнийхээ бараг авчих гэдэг. Тэгсэн чинь марь яг тэр үед нь газ залгаад дахиад амар олон бараа үнэтэй бараа явуулах чинь чи нэг мөс авчих гэдэг юм холбоо хийсэн гэж байна. Гэхдээ нөгөө нэг тэр хүн жоо сэжиг авсан гинэ. Яг тэр үед нь цээ маань сэжиг аваад за энэ жоо залилын юм шиг байна гэдэг мөнгө угаах гэмт хэрэг юм гэж бодсон гэж байгаа. Тэгэд өөрийнхөө таньдаг нэг тийм хүн лөө залгасан гинэ. Одоо нөгөө нэг тийм залилантай нэг тийм мэрэгжлийн хүн лөө залгаад асуусан гэсэн чинь гайлд ажилладаг хүнээс л авчихсан чинь олон үнэтэй бараа бүтээгдэхүүн үнэт хэдлэл ирж байгаа тохиолдолд мөнгө угаах гэмт хэрэг гэж байж болцсохгүй гэж шалгадаг шүү. Тийм учраас ийм мөнгө ингэж өгч байршуулдаг гинэ. Нэг тийм юм байдаг гэж нугасаа 30 сая төгрөг баталгаа.
Тэр үед болохоор тэр эмэгтэйгээс одоо 30 сая төгрөгийн баталгаа шаардсан. Тэр үн нэг тиймэрхүү байдэн шүү гэж хайсан л ах л та тий. Одоо нөгөө мань мэддэг хүн бол нэг тэгдиймээ өгшөө ингээд нэг хилцсэн байгаа байхгүй. А тэнгууд мань эрэхтэй болохоор яг л тэрийг мэдсэн. Одоо чи 30 сая төгрөг бас адилхан юм хилцсэн, давхцсан. Тэрнээс нь болоод их читгэцсэн. Тэгээд 30 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд бүгд алга болсон тийм. Сан тайсан ч үлээ юу. Дээчилээс залгаж ийн гэдэг нь бас нөгөө манай залилагч яваад шүү дээ тий. Бүр ингээд нөгөө пракс яваад байгаа байхгүй. Багаараа ажилласан байгаа байхгүй. Нэг л төрийнх шиг нэг л хүн байвал. Нэг хүн чинь 60 аккаунт өдөртэй байгаа шүү дээ. 2-4-д ороход гаруудаа өдөхээр амархан байгаа шүү дээ. Гэтэ ингэдэг бах тий. Ер нь одоо би залилагч байлаа гэхэд хизээч зөвхөн бүтээ ч юм уу эсвэл зөвхөн одоо улантай бэлгүнтэй харьцдаг л байх тий. Яаж за олон хүнтэй харьцсан. Жилийн ашиг 30 сая гэх юм бол жоохон залигчийн хувьд ботход мяагаас тээ. Тийм шүү дээ. Тэр бол амар олон хүнтэй л бичиж байгаа. Нэгдэл цагаа зарцуулж байгаа маш олон хүнтэй л байгаа. Яг дугаас зарим нь ингээ молтой шүү дээ. Уусаж чи худлаа мэрэг үндсэн зураг бол видео кол хиймээ гэж зарим дайрна шүү дээ. 10-аас 7 нь бол худалдаглах тий. Тэгэхээр нэг жилдээ нэг 10 хүнээс 30 сая гээл 300 саяг авах нь шүү дээ. 10 хүнээс бол нэг 2-3 нь бол яг л тунаал үздэг баг. Тий. Тэгээ жилээ эцсийн ашиг залилагч хэд гарсан бэ? Эцсийн ашиг 90 саятай л гарлаа. Тайлан байлан бэлтсэн. Энэ жил 90 сая. 10% тав хийсэн. Тийм групп байдаг тий. Тийм залилагчийн групп байвал яах вэ? Жил би 500 саяг заллаа гэж үгдсэн. Аимшигтай. За тэгэхээр түрүүний кейстэй бол яг чиний кейстэй мангар адилхан байгаа сте. Харин тийм. Дээчилээс юм ирэх гээд байна. Чамд юм авцсан. Тэгээ ингээ явуулъя гэдэг ингэд чинь мөнгө байршуулах хэрэгтэй байна гэдэг тэр түүх. За дараагийн түүх хуланлуу орцгоо. Тийм. Хулангийн бэлтгэл. Би болохоор нөгөө YouTube-ээс гадаадын болсон хэргийн талаар сонсоод болгосон байгаа. За энэ болохоор 23 оны 3 сарын 29-нд постлогдсон байсан. Энэ болохоор яг ийм нөгөө заллигдсан хүмүүсийн мэдээллийг аваад тэгээд зөрүүлээд нэг юм баг ажиллаж өгдөг. Тэгээд яг тэр аккаунтыг судалж тусалдаг тийм баг байт юм лээ. Тэгэхээр нөх хинтэй харилцан ашигтай тийм одоо YouTube channel байт юм лээ. Роберт гэдэг хүн байгаа байхгүй? Бараг 50-д настай ч юм уу. Эрэгтэй Роберт гэдэг Аризонад амьдардаг. Тэнгуутаа гэрлээд ерөөдөө 20 жил болж байгаа их нэртэй. Эхнэр нь болохоор яг нөгөө breadwinner буюу одоо гэрийнхаа өөрийнхөө орлогыг олж ирдэг ийм сувилагч эмэгтэй байсан. Мань нь болохоор өөрөө нэг тийм орлогогүй л юм шиг сайн мэдгүй. Ямар ч гэсэн эхнэр нь бол яг гэрийнхаа санхүүг бааздаг хүн байсан гэж байгаа. Эхнэр нь далтай. Тэгэд ер нь гэрлээд 20 жил болсон хэрэг нэлийн сүулт суусан хүмүүс байгаа даахгүй нэг 40 50 50 ч юм уу тий. Эхнэртэйгээ болохоор танилцаад 6-7 оны дараа гэрлжсэн тийм түүхтэй. Тэнгуут яг Робертийн гэр бүлийн харилцаа нь болохоор нэг тийм дотн биш баг зэрэг асуудалтай хүүтэн хүндий байсан. Гэт өөрөө болохоор ярьж байгаа хгүй би их нэртэйгээ жоохон тийм байдаг байсан. Тэгээд би болохоор гэр бүлийн одоо харилцаанаасаа болоод онлайнаар нэг юм friendship үүсгэхийг нэг өдөр хүсээд тэнгуутаа намайг сонирхдаг болон одоо намайг хайрладаг хин нэг би ингээд хайж эхэлсэн гэж байгаа хгүй. Тэгээд одоо Tinder ч юм уу яг Америкийн нэг тийм танилцах сайт руу ороод нэвтэрч бүртгэл хийгээд ороод 22 оны 10 сард ер нь бол бүртгэлээ өсгөжсэн юм хамгийн анх. Тэнгууд Кристина гэдэг нэртэй залуухан Украины модель шиг одоо үнэхээр царайлаг үзэсгэлэнтэй эмэгтэйтэй танилцчихсан онлайнаар. Кристина болохоор түүнийг үргэлж ингээд чи үнэхээр handsome юм аа гэж зургийг харчаал те. Үнэхээр ингээ гой залуу юм аа. Чи мундаг юм аа гэж банк магтдаг байсан. Тэнгуут яв тэр залуу Робертийн ингээ дутууг эмэгтэй хүний орон зайг ингээ аягүй гой нөхөж өгчээсэн. Эхэндээ болохоор зүгээр юм чаталдаг, өдөр тутамд аягүй гой байдаг байсан. Сүүлдээ болохоор Кристина өөрийнхөө зургуудыг явуулаад би энд ингээ явж гин одоо ингээ чинь гэлтэй бүх одоо процессуудаа явуулдаг байсан гэж байгаа байхгүй. Тэнгуут ерөөдөө өөрийгөө болохоор 42 настай. Тэгээд ийм бор хар үстэй бор ногоон үдтэй ч үлээ нэг тийм Украин эмэгтэй. Би бас яг YouTube дээр зургийг харсан амар гоё хичээсэн. Амар гоё эмэгтэйсэн аахгүй. Тэгээ үнэхээр тэр Роберт бол өөрөө нэлээ тарган шар юм хөгшин хүн байсан. Тэнгууд тэр модель шиг эмэгтэй өөрийг ингээд таалаад эхлэнгууд өөрт нь бол үнэхээр гоё байсан гэж байгаа байхгүй. Тэгээд түүний хувьд болохоор яг ийм жинхэнэ хүнтэй харьцаж байгаа юм шиг мэдрэмжийг байнга өгчээсэн. Тэгээд өөрийнхөө одоо ууланд авирч дуртай тийм би иймэрхүү гэл тэнгуут аюу тийм уян зөөлөн эмэгтэй ч юм шиг гаднаа юм үзэсгэлэнтэй юм чинь одоо дотроо ч гэсэн юм байгаа хта гэдэг бүр төсөөлтөй болцсон явж исэн гэж байгаа. Тэнгуутаа Кристина болохоор чаталж эхлээд 3 оны дараа би чамд хайртай гэж хэлчихсэн. Тэнгуутаа би чамд бүр ингээ анхны харцаар дурлцлаа гэд нөгөө Робертод хэлээд тэгээд би бүр чамтай ингээ гэрлэхийг тэсэн ятан хүлээж ин би чамтай уулзмаар байна гэж хэлчихсэн гэж байгаа байхгүй.
Тэнгуут ингээд Украинд байдаг. Тэнгуут 22 онд болохоор Украинд дайн болж исэн. Тэгээд би энэ газараас ингээд тууштай явмаар байна. Энд одоо амьдрал хэцүү болж эхэлж байна ингээд тий. Ер нь бол тий. Тэнгуутаа одоо дайнаас зүгтмаар байна гэж аягүй хэлдэг байсан тий. Тэнгуут Кристианаг болохоор ямар ч хамаагүй аргаар тэндээс ингээд зүгтаалахыг сүлдээ Роберт боддог байсан гинэ. Тэгээд ер нь бол үе ингээд алга болдог. Тэгээ яач вэ гэл тэгэнгүүт дайнаас болоод тог тасарсан. Тэгээ амьдралын дүнхээр одоо өдөр ирэх тусам хэцүү болоод байна гэдэг мэдээллүүдийг бол Банк Робертт ингээд хэлээд идэв гэсэн гэж байгаа байхгүй. Тэгээ хамгийн сонин нь Кристина ерөөсөө Робертоос мөнгө нэгж байгаагүй. Яг надад мөнгө өгөөч гэж гуйж байгаагүй. Одоо би яаж туслах уу, яах вэ хүү гэл тэгэхээр чи над руу мөнгө явуулах шаардлагагүй гэд дандаа тэгдэг байсан гэж байгаа байхгүй. Тэгэл зүгээр ингээд харьцдаг найзууд бай гэдэг ч юм уу те. Тэгээ байж байгаад нэг мэдсэн чинь тэр залуу $30,000 өгцөн нийтдээ одоо тий ер нь $38,000 гэсэн мэт. Тэгэхээр Монгол мөнгөөр бол тий 100 саяас илүү мөнгө гэсэн шилжүүлсэн. Тэгээд тэр харилцаа нь юугаар дууссан бэ гэхээр мөнгө нь дуусаад тэгээд ерөөхдөө тэр залуу бүх юм өгцөн байсан гэж байгаа байхгүй. Эхлээд ингэсэн гэж байгаа. Тий эхлээд болохоор өөртөө байсан бүх мөнгөө өгөөд дараа нь болохоор эхнэрийнхээ одоо дундын хадгаламж гэдэг юм л да. Тэр хадгаламжнаасаа мөнгө гусдаг болоод тэрний дараа бүр ингээд зээл авч эхэлсэн гэж. Тэгээ зээл аваад шилжүүлдэг байсан. За тэнгуутаа нөгөө эмэгтэй нь болохоор юу гэдэг байсан гэхээр өлсөөд байна гэлтэй тэгснэ ингээл мөнгө асуухгүй чамд ямар нэгэн тийм хоолны талон байхгүй гэлтэй. Тэнгуутаа ингээд эмнэлэгт ирсэн байна гимцэн тэгээд эмнэлэгт ирсэн байна. Эмнэлгээс гарах гэсэн чи одоо нөгөө эмчилгээ үйлчилгээний биелээ төлөхгүй бол чамаа гарахгүй гэдэг байна гэд тиймэрхүү байдлаар юм сэтгэл зүйн хувьд юм тусламж хүсэж байгаа байхгүй. Тэгээд тэнгуут нөгөө нь ингээд окей гэд мөнгө шилжүүлээд байдаг гэсэн гэж байгаа байхгүй. Нэг юм итгэхэд тэгээд нэг өдөр яг тикетний мөнгө асуусан гэж байгаа. Би одоо яг нислээ явах гээд байна гэх. Тэгээд тикетний мөнгөний өгсөн. Тэгсэн чинь Роберт болохоор airline руу залгаад яг ингэ шалгаж үзмээр санагдсан юм л та. Тэгээд залгасан чинь ерөөсөө тийм одоо тикет аваагүй тийм хүн байгаагүй гэд мэдэгдсэн баригдсан юм байна. Тэнгуут нөгөө Роберт нь дахиад бичсэн юм. Чи ингэ хурж исэн юм уу? Би сая шалгаж үзлээ тийм ерөөсөө байхгүй гэж байна гэсэн чинь би ингэ Германд одоо гацсан байна. Тэгээд миний тикетийг хурамч гээд эдгээр наваа гацаарчлаа явуулахгүй байна гэдгсэн гэж байгаа юм. Шууд ингээд нөгөө нэг толгойн ажилласан байгаа зү. Тэгсэн чинь Роберт дахиад итгэсэн гэж байгаа байхгүй. Тэгээд дахиад шинэ тикет авч өгөөд тэгсэн нөгөө эмэгтэй тэр чигтээ ингээд холбоо тасарсан гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө холбогдохгүй басны нь болохоор ялтч нөгөө хэцүү байдалд явж байгаа ах гэж бодоод байсан. Тэгээд Америкт ирэх одоо аirport дээр хүлээж эхэлсэн гэж байгаа байхгүй Роберт. Байн очоод тэгээ нислэг болгоныг хараад тэгээ хамгийн амар нь бүр 2-7 хоногийн турш тэр аirport-ийн ойролцоо байдаг зочид буудалд амьдэрсэн гэж байгаа хгүй Роберт. Тэгэл гараад ирчих байх та хүрээд ирчих байх. Ирнэ гэсэн гэл яг тэр эмэгтэйг хүлээгээл ирж байгаа онгоц болгоныг хүлээж шалгадаг байсан гэж байгаа. Тэгэн гут эхнэр нь мэдээж нөгөө хадгаламжаа шалгаад нөхөрөө ингээд одоо Кристина руу мөнгө хийгээд байсныг мэдээд дундын хадгаламжуудаа бүгдийг хааж гисэн гэж байгаа байхгүй. Кристина болохоор өмнө нь бол ингээд харьцаж байхдаа би чамаас авсан одоо энэ бүх мөнгүүдээ Америкт очиж жоод ямар нэг байдлаар ажиллая гэж юм уу те ингээд төлнөө гэдэг байсан гэж байгаа. Тэр бол бас амар итгэлийг нь авч исэн баг. Тэгээд тэгсэн гэж байгаа Роберт болохоор чи хэрвээ ингээд Аризонад ирэх юм бол би эхнэрээсээ ч салахад бэлэн байна. Би чамтай суухад бэлэн байна. Виз нь уяалах гэдэг шүү дээ. Тийм хүлээж исэн. Надтай суугаа карта авах гэдэг юм шиг. Тэгээд хамгийн амар нь ингээ Роберт өөрөө дахиад тэр дундуур болохоор нөгөө нэг YouTube-ийн чаналын баг хүмүүс ингээд дүнэлтэйгээл айн хоёрын гэсэн байна гэж бүх юм тайлбарлал яриад Роберт ч өөрөө тайлбараа хэлээл би үнэхээр дууралцсан байсан байлээ. Би эхнэрээсээ ч салахад бэлэн байсан гэлтэж байгаа. Эцээц нөгөө нэг баг нь дүгнэхтэй чи зүгээр romance scammer-т өртсөн юм байна. Бид нэр тэр аккаунтыг олж чадаагүй гэд тусч байгаа. Тэгсэн чи Роберт хамгийн сүлд нь хэлэхтэй би ийм тусламжгүйс ямар ч эмэгтэйд би туслах байсан. Одоо ч би туслахад бэлэн гэж тэгж байгаа байхгүй. Тэгсэн чи тэрний дараа Робертийн хаяг руу Facebook-ээр битүү ингээд мөнгө байна уу? Чи үнэхээр гоё залуу юм аа. Хоёлоо уулзах уу? Би одоо энд ингээд гацчаад байна гэсэн чатууд бүр араарсаа амар хэрсэн гэсэн. Баг тэдний бүгдээр ингээд цагтаад өгчмөр шүү дээ. Тэр Украины кейстэйгтэй юуны хөв гаруудад бол тий. Залливч гаруудад амар гоё тийм. Амар гоё одоо opportunity биш тий. Боломж шүү дээ. Энэсээ Кристианаар ингээд хүрээд ирсэн бол бас гоё байхгүй тий. Яг энийг сонсч нэг юм санд орчлаа. Австрали илүү Америк шоу байдаг байхгүй юу? 90 Days Marriage гэдэг.
90 өдрийн гэрэлтгээ заа. Яг ингээд дандаа хоёр өөр ингээ улсын хүмүүс ингээд хоорондоо харилцаад би биедээ одоо жишээ нь би Хавай руу аялж байхдаа нэг залууд дууралцсан тэг ингээ нөгөөх маань виз болохоор ирч чаддгүй ч юм уу те нэг тиймэрхүү байдалтай хосууд байдаг заяа. Тэдний ордын нэвтрүүлэг ягаа 90 өдөр явах гэхээр нөгөө эрэгтэйг ч юм уу эмэгтэйг нь одоо виз авах гадаг оронд нь авчираад 90 өдөр ингээ хамт байлгадаг заяа. Тэг яг жинхнээсээ хайртай байсан уу тэр дурлал жинхэн байсан уу яг эсвэл зүгээр л энэ визний төлөө яах гээд үлдэх гээд байна өнтер гэдгийг шалгадаг заяа. Нэг тийм нэвтрүүлэг байт би бас сайн үздэг байсан. Тэгээ би энийг сонсоод ингээд тэмдэглэл хөтлж байхдаа өөрийгөө бодоод тэггүй. Манай нэг одоо өмнөх найз залуу бараг л тэгээд байсан юм шиг л ч үгүй бай. Гэхдээ би заллаагүй. Үгүй ингэдэг байхгүй. Манай өмнөх би барилгын компанид ажиллаж байсан. Тэгсэн чи тэр буян тухайд барилга нь баригдсан. Тэгээд тэр төсөл дээр би гэрээсээ амар хол замдуулж явдаг гэсэн байхгүй. Тэгээд машингүй байсан тэр үед. Тэгсэн чи яг нэг залуутай танилцаад тэгсэн чи маань юм болохоор нилээ юм би даацсан хувийн асуудалтай өөрөө шийддэг тийм төрлийн хүн байсан. Тэгээд анх танилцаад байж одоо энд ажилладаг ингэж явдаг гэж наа мэдчихэж байгаа штэ тий. Тэгээ би яриан дундаа ингээд хилээд байсан юм шиг. Гэтэ би яас тийм хол ингээл явах амар хэцүү нь ядарч ин ингэж тэгж чана гэж хэлээдсэн юм л да. Тэгсэн чинь наа тах чи машин авах юм уу гэлтэхгүй. Тэгэхээр нэ яаж машин авах юм гээл машин станероо тийм бодооч юм байна гэлтгсэн чинь надаа машин аваад өгсөн байхгүй юу. Тэгээд би бүр ингээд what гэх бүр тий. Гэхдээ тэр хүнд бол би амар тэгж баярлж байсан. Ер нь бол одоо миний амьдралтаа авчсан хамгийн гоё том бэлэг байсан. Гэхдээ би зөрүүлээд тэр хүнд нөгөө нэг танилцаад удаагүй чиж ингээд машин авчиж байгаа шүү дээ. Тийм гут зөрүүлээд төлсөн байхгүй би. Мөнгөний буцаа өгсөн. Гэхдээ бит хоёр үерхсэн. Үерхэд байж хат болохоор одоо нөгөө нэг юм периодны үед ч юм уу те нэг юм би ингээд гоё кек идмээр санагдаад байна гэл тийм гут данс руу ингээд 100,000 төгрөг орчим ирчихдэг. Тэгэл хайрлаа даал тийм. Би ингээд өөрөө амар завгүй. Тэгээ би завгүй байгаа болохоор чи одоо ажлынхаа доошо буугаад ч юм уу тийм ингээд кофе шоп ороод кофе аваад кек аваад идчихээ гэж тэгдэг. Тийм гот би болохоор тийм өсөв штэ ингээд зүгээр нэг юм халамж эрхлээдсэн ч юм уу халамж үсээдсэн чинь шууд мөнгө ингээ хийж мэддэг. Тийм гот maybe тэр залуу л одоо бас сануулхад гинэн биш үү? Заллуулах магадaltaй тийм. Ямар ч юм ихтэй ээж бол шүү дээ. Би лээсэн тулд байгаагүй. Кристина гараад ирвэл бас Кристина гараад ирлээ. Кристин цаасын цаанаас тийм чамд амар хэцүү байгаа юм тий. Эмнэлгээр явж байгаа юм. Яг мөнгө хэрэг болчихно уу гэл тий. Хийгээдэл тэл бас айгу дараа нь заллуулчихлаа. Тэр хүнийх нь өөрийнх нь кэрлэх тийм өнцгөөс санал тий. Тийм. Шууд ингэ шилжүүлчихдэг. Гэтэ амар шудраг юм шүү. Тий. Яагаад. Гэхдээ надад бол гэтэ гоё л эсэ. Надад ч гэсэн гоё л сонсогч. Уулзаад аваа. Уулзаад баахан юуны кейсүүд ярьжсэн аа. Өөрөөсөө нөгөө талд нь бараг арга зааж өгöd байгаа шүү дээ. Тэгээ би яг энэ Кристинаг ингээд үзэж байхдаа яаж байгаа бодоод бүр инээ төр. Хөөе би чинь баг хүнийг ингээд сэтгэл зүгээр нь те шууд мөнгө өгөхгүй ч гэсэн. Кристина бараг нөгөө хатуу ухаан гэдэг нөө. Яг шууд хэлэхгүйгээр өөрөө мэдлгүй хэцсэн юм л да. Оо тийм юм. Тэгээ гол нь өөрийнх нь хайр. Тэр одоо миний тэр үзсэн кинон дээр болохоор бас яг нэг ерөнхийдөө нөгөө хайртай гэж хэлүүлэх арга нь яг тийм байгаа байхгүй тий. Өөрөөр нь эхлээд ингээд дурлуулад, хайрлуулад тэгж байгаа тэр нь бүр ингээд жинхнээсээ болонгот нь одоо арга хэрэгжилж байгаа байхгүй гараад тий. Гартаа оруулсан юм чинь. Яг гартаа оруулсан юм чи тий. Би одоо ингээд салцсан. Надад амар хэцүү байна. Хоёлаа найзууд ингээд би чамд бас яриад ах хэцүү байна, хэцүү байна гэл юм. Үгүй ээ. Би чамтай хамт байх хэрэгтэй байхгүй юу гэлтэй нөгөө нь ороод ирэнгүүт нь гэл та яг дэгээгээ татаад шүү дээ. Яг заагс амд нь оруулаад татаал ингээл. Хүний мэдрэмжээр амар тоолж байгаа байхгүй тий. Эхлээд ингээд итгэл төрүүлчихэж байгаа. Тэг итгэл эвднэ гэдэг чинь амар шүү дээ. Итгэл төрсний дараа дурлуулчихж байгаа. Дурлуулахын тулд тий эхлээд өөртөө дотны юм шиг санагдуулчихдаг. Үгүй чам тэлхээ санаа зовд нь эхлэв. Би бол хэлчихээ зүгээр чи надад итгэж болно л гин шүү дээ. Тэнгүүт нөгөөтг нь заа хэлчихье ингээ хэлэнгүүт би одоо нөгөө заллуулагчтайгаа амар биш намайг залхичтайгаа дотнолцсон юм шиг санагтаад тэгээд ингээ явсаар агаад дурлж байгаа юм. Тэгээд дасж байгаа амар олон мэдрэмжээр хүний юугаар тоолж байгаа байхгүй юу. Тэгээд эцсийнх нь боломжтой бай. Эцсийнх нь одоо гаргаж байгаа мөнгөний сайхан гаргаж аваад. За тэгээд залж байгаа юм да гэж юу. Харин хэцүү маа. Хэсэглэн л онцгой. За одоо гээлэг юм ярьцгаая. За тийм. Круз аялал ярьцгаая. За тийм. Круз аялал бэлгүнээс эхлэе. За бидний мэдих голбот банкас хат адамжтай аялал буюу усан онгоцтой круз аяллаа 10 азтанг тодруулж байгаа юм байна. Энэ нь өөрөө 10 сарын 1-ээс 12 сарын 31-ийг дуустал үргэлжлэн 12 сарын 31-д азтан тодорно. Зөв үү те? 1 сар тодорно. 1 сар тодорно.
бүгдээ 31 хүртэл мөнгө хийнэ гэсэн үг. Тэгэхээр чиний суулаач ид болж чинь чи суулаа харж байгаарай зэ. Би мөнгө нэмчихээг бааш. Чи хэдтэй байлаа? 38. 10 сарын 1-ээс 12 сарын 31-ний хүртэл бүгдээрээ хадгаламжиндаа мөнгө хийгээд байгаа юм бол суглаа аваад байна гэсэн үг. За тэгэхээр дөрөв нь юу вэ гэхээр 100,000 төгрөг тутамд нэг суглаа гэж байгаа. Гэхдээ та 6 сарын төгрөгийн хугацаатай хадгаламж нээх юм бол 100,000 төгрөг тутамдаа нэг суглаа авна гэсэн үг. За тэгээд хулан баахан суглаатайсэн та бүхэн өнгөрсөн баг санаж авах хуланд бүр амар хатаархсан тий. За иргэдийн төгрөгийн 12 сараас дээш хугацаатай хадгаламж нээх юм бол 50,000 төгрөг тутамдаа нэг суглаа өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол арай илүү боломжтой юм шүү. Нэг бүсэм 6 нээж явах, нэг бүс 12-ыг нээчих гэж юм. Ямар ч юм хоёр сонголт өгч байгаа. Тэгэхээр бүгд хадгаламжаа нээгээд эсвэл байгаа хугацаатай хадгаламжиндаа яг саяных шиг 100,000 юм уу 50,000 төгрөг тутамдаа одоо мөнгө нэмэх тутамдаа өдөр суглаагаа аваад авах боломжтой гэсэн үг шүү. Зөв. Тэгээ бүгдээрээ юунаас харж болно те? Social. Yes. Тэгээ энэ нь дээдл нь 1000 ширхэг хүртэл сууглаа. Нөгөөх нь болохоор хоёр дахь төрөл нь 2000 хүртэл. хоёр дахь төрөл нь 2000 хүртэл те. Тэгэхээр болчихсон олон суглаа 38 суулаатай. Зүгээр ашигтай зүйл яваад байгаа шүү. Энэ дундаас хамгийн боломжтой нь хулан байгаа да. 38 суулаатай байна. Чи хинтээ явна гэдлээ. 50,000 төгрөг тутамд нэг ширхэг сууглаа гэсэн шүү дээ. 38 гэсэн бас тий. Минийх бас найл байна. Эрэгтэй Кристина. Үрччихгүй. Одоо харин нэг хүн гараад ирчүүл те. Энэ мэрсэр миний сонсоор хадгаламж руу мөнгө хийгээл. Шууд Кристина 50,000 гарна. Хойлоо би нэг круиз аялал гэсэн юм аа. Хойлоо идмээр энэ сториг би чамтай круиз аялалд явмаар байна. Яаж гэсэн чинь. Хадгаламжтай аяллаар. Чи энэ данс руу 50,000 төгрөг хийгээл хам бол хойлоо явна. Чи 50,000-аар нь хийхгүй шүү дээ. Шууд ингээ 5 сая хийчих, 10 сая хийчих. Бас тийм шүү. Тэгээд 12 сарын 31-нд яав гингүүд азтан болж чадсангүй хоёулаа. Хоёулаа гингүүтээ алгаалцсан. Гингүүтээ алгаалцсан хийгээл. Энэ тоочих юм бол хоёлаа аялалтай чи охинтой. Яа. Энэ охтуудын санаа амар явах юм аа бас. Чамд би бидэнд аялал гэлээ. Тэгэл бүр круиз дээр хаялаа юу хийх үү? Юу үзэх үү? Ямар Круизтэй зориулаад. Энэ бикини ямар байна гэж байна. Тэгээд энэ дэлгүүрт энэ байна. Тэгж би энийг явж очиж явуулсан те зураг. Энийг би очиж тэгж авнаа гэх тэр бикинийхаа зургийг явуулах байхгүй. Очиж байгаа юм. Нөгөө залууч яах вэ гэхээр наа чи айл дэлгүүрээ гэд очоод тэр бикинийг аваад чам руу явуулах байхгүй. Та нар эсвэл шууд зурган дээр үнийг оруулаад стори ингээд явуулчих юм шүү. Энэ нь эдэн гарц тийм нөөдгөө шууд дааслаад кейсүүдээс суралц. Хүнээр өөрөөр юм хэлэх чинь ойлгож байна уу? Өөрөөсөө хийж бит юм. Зүгээр ингээд дигээгээ өг. Толгойгоо ашигла. За тэгээ Голланд банктай хамтарч ажиллаад баярлалаа. Миний бүх подкастн дээр Голланд банк маань хамтарч ажилладаг ялангуяа social pay маань тэгээ хадгаламжтай аялалтай бүгдээрээ идэвхтэй оролцоорой гэж зөвлөж байна. За үргэлжлүүлцгээе. Голланд банкны хадгаламжтай аялал үргэлжилж байна. Харилцагч та төгрөгийн хугацаатай хадгаламж шинээр нээх, орлого нэмэх, хугацаа сунгах бүртээ суглааны эрх бэлгэнд аваарай. Харин суглаагаараа круиз аялалд гарах 10 азартны нэг болох боломжтой. Голланд банк. Та нар ерөн залхинд өртөх гэжсэн үү? Яг нэг иймэрхүү төрлийн. Надад нэг тохиолдсон нэг юм байдаг байхгүй. Гэтэ энэ надаас зарлага гараагүй л дээ. Гэтэ би сэтгэл санаагаар л айгу унжсэн. Би нэг охинтой чатлаад тэгсэн чи нөгөө охин ажил руугаа явахдаа үгүй ингээд бүр ингээд амар гоё заяа ингээд клоус мөстэй ингээд амар зураг мураг ингээд зөвхөн чи харж байгаа шүү. Ардаа чи ингээд би ингэж тэгж ингээд би бүр амар дуурлаа. Тэгээд намайг яаж хохироодог байсан бэ гэхлээр намайг зүгээр л ингээд нэг газар дуудчихдаг заяа. Би яг энд байна. Би тэнгисийн гадаа байна. Хуйлаа яг одоо уулзах уу? Тэгээд би ингээд яваад чи байхгүй. Яаж би тэрийг одоо хөлөлт өрүүлж байгаа юм яаж чаан тэр 3 удаа нийтдээ. Тэгээд би ингээд эхний дээр бол би уусаа уурлаагүй. За окей. Уснага шалтгаалж байгаа шүү дээ. Нэг ийм юм болцсон юм а. Тэгээд стоо уучлаар би яаралтай ингээд яваад өгдөө. Чи хооллон байсан шүү дээ. Тэгээд яг гоо миний нэг ганц нөгөө нэг ингээд 3 удаа би дэвтсэн байж шүү дээ. Яагаад би 3 удаа дэвтсэн бэ гэхээр хоёр дахь нь болохоор имлэг дээр би ингээд машинаа ингээд осолт ороод бүр хүнд харьцлаа. Чи ингээд яг одоо ингээд тэр имлэг дээр хүрээд тэргээд над би амар ингээд хэцүү байна. Би ингээд яг ингээд машин дотор гав ганцаараа сууж надад ингээд дэмжлэг болохгүй хэрэгтэй байна. Гэж ингээд войсоор дуудаж байгаа шүү дээ. Тэгээд би ингээд амар хурдан яваад очиж байхгүй. Машинч байхгүй. Энд нэг ийм осол болоод хүн ирсэн үү гэд имлэгээс насангууд тийм ч юм байхгүй. Чи тэ асуудгүй юм уу? Яа тэгээд би амар яагаад дуудаад байгаа юм бэ тэр охин? Чи яагаад байгаа юм бэ? Би ингээд үний юм уу яах гээд байгаа ингээд тэгээд тэгж жагаад харьцаа ингээд тасарсан юм. Тэгээд нэг 2-3 сарын дараа
Пог гэлээ гид гарч ирсэн ээ. Хойлоо яг одоо уулзъя. Би одоо чамтай яг одоо уулзъя. Би машинаа би ингээд машинтайгаа чам дээр яг одоо очиж тараа гэрч байгаа нэг. Ууцаа гэрч байгаа одоо ирчлээ гараад ир байхгүй. Чи түүхээ ихлэ ярихгүй байсан юм бол бүх түүхээс хамгийн сонирхолтой хин яасан. Нэг ийм 3 удаа сэтгэл санаагаар хохирч ирсэн. Тэгээд байхгүй. Тэгээд тэр охин байхгүй. Чи тэгээ очиж хэлдэг бас. Тэгээд тэр охины Instagram одоо байгаа юм уу? Гэхдээ гэрийн гадаа мадаа ихлэх чи гарна штэ. Яг одоо яг тухайн үед 3 дахь дээрээ тэгс гэсэн бол зайдаа гэдэг ч штэ. Тэгээ 3 удаа тэгж тэгээ профайл нь яг үнэн охин юм уу? Арай охин. Нэр мөрийн хэлж одоо фейк юм чинь нэг цаа яг бас болохгүй байна. Эсвэл юу байсан болоо нөгөө нэг фейк аккаунт гэдгийг чи мэдсэн юм уу гэдэг юм. Үгүй тэгэл би өөрөө яг нөгөө тэр 3 дахь мөрөлтөөс хойш за болий гэд би өөрөө шууд блоклоод зүгээр ингээл тэгээ алгуулсан. Тэгээ зураг амар их зураг бөвчлэн бишэлтэй ах юм уу? Яг нэг 3-4 зураг. Наад нэг чаар тийм 3-4 охин байжсэн байл яг тий. Соглол. Тэгээ гол нь яаж зориглохгүй бэлгүүнийг гол нь ингээ гаргаж ирээд байна яадаг. Гэхдээ тэгэхээр найз юм шиг санагдаад байгаа юм наа. Ингээ нэг жоохон пранклах гэдэг. Нөө чи гараад ирлээ гэж би шаалж моолаа. Тэр чин зайсан гинэг юм баг хаусууд ямар нэртэй хотон гэлээд байна шамбалаа балач гэдэг тийм нэртэй зөө. Тэгэхээр нь за уулан дээ гэж жоохон мэдгүй яг тухайн үед бас мөнгө зүг хараагүй ч нэг талаар нэг жоохон боломжтой юм шиг санагдаа. Тэгээ 3 удаа нэг скам дуулсан байдгийн сэтгэл санаагаараа. Жохон онцгой. Мөнгөөр хохироогүй гэхдээ яг нэг мөнгөний тооцоол нэг таксины 20-30 мөөч. Тэгээ гадаа тамхи тат зогсч хүлээсэн мөн. Видео кол хийсэн юм уу тий? Видео кол хийсэн. Видео кол хийж чаддаг. Гэхдээ яг л өмнөний гэл видео кол хийж та царайг нь харж байгаагүй зүгээр ийм гар мар би. Тэр үс маск тас зүгдгөөсөн шүү дээ. 22 онд чинь бас ковидос нэг тэр чигтээ салаагүй байсан шүү дээ. Тэгээ маск цаас зүүдэг нэг тийм үе байсан юм аа. Яа наадгаж цаас ч бүр амар хөө залхуулсан. Круз аялалт нэгцгээ. Энэ яг залхуулах юм тийм үү? Яг залхуулах юм. Тэр би амар цаамаа болчихсон шүү нэрээ. Би тэгээд одоо өөрөө ингээд эмхтэй хүнтэй харьцахтаа болж л нэг удахгүй хуйлаа уулзаад гоё болж л ямар вэ гэдэг баггүй. Тэгээ тэрнээс бас эмхтэй хүмүүс тэгээд гаж донтой юм юм гэдэг юм л да. Гэхдээ битээ тэгэж бодоорой. Чи яг түрүүн нэг хин бэш Кристина нөгөөх нь хин блэ? Роберт шүү дээ чи бүр. Гэхдээ би хинч туслахад билээ. Роберт чиг орч. Намайг хичээх. Намайг хинч намайг дуудсан би очсон яваад очно. Очно. Гэсэн чинь дэн гэл бахан санал ирэлтэй. Манай иргэний иргсэн багш байхгүй нөө шамбалаад амьдардаг сандар ш. За охтуудаа залуучуудаа хүнтэй суухаас өмнө гой машинтай гой байртай нүхтэд амьдардаг гэвэл бити ихлэ гэрчлэгийг нь хар салсан ч тэрнийхэн талын аваа сална шүү. Йоо. Бид нэр арайш талын аваа салахгүй л дээ зөвөр шавуулж ярьж аавынхаа машиныг унтсан бахтан чи хурдагчул яах юм. Тэгж тавуулж моолж ярьдаг байсан манай багш маань. Нэг үе бүр Instagram даяар нэг Казахстан охинд бид нар чинь тархитуулсан түүх байдаг шүү дээ. Яалаа. Нэг Казахстан охины зураг хийгээд нэг аккаунт яваал гэдэг заяа. Тэр ингээ хүмүүсийг баг хүмүүс ширлээ л байсан. Тийм тэгээ ингээд хүмүүсээс 5-10 цаас аваад яваад иддэг. Ингээд юм. Яг жинхэнэ аккаунт ч ингээ яваад иддэг. Дагалцаал яваад иддэг. Би тэр нүгж байгаагүй л те. Надаас асууж байгаагүй л те. Гэхдээ ямар ч байсан бүр хідэн бүр нилээ хэдэн эргэжтэйчүүд тэрэнд 5 10 20k өгсөн байд юм билээ. Тэр яг тэрэн шиг визитж байгаа л нэг бацсан байсан баг тийм тийм. Тийм одоо тэгтээ нөгөө нэг Facebook бас нэг тийм амар тийм өргөн хэрэглээнд бас нэг за яг одоо миний хувьд бол болцсон байхгүй. Тэгтээ сүүлд ингээ анзаархад нөгөө Tinder нөгөө танилцах аппликейшнууд дээр яг энэ romance scam хийдэг хүмүүс амар их байлээ. Хүний зураг тавиал матчингууд нь хай бла 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 уулзын учрыг ял тэгээд тэр чинь эмэгтэй хүний одоо би хулангийн зургийг тавьсан нэг эмэгтэй хүн байж болно шүү дээ. Тэгээд итгэхгүй байвал ярьчихад ямар ч асуудалгүй байхгүй би чинь их хүн юм чинь тэгээд ярьчихна. Тэгээд скамччихад бол нэг буруудахгүй. Тэгэл одоо бол voice өөрчилдөг app map гэх янз бүрийн аппликейшнууд гараад ирсэн. Тэгэхээр тэр хурамч аккаунтыг репорт хийдэж штэ тий. Ингээ репортлоод өгөөчл хідэн хүн репорт хийж хаагдсан юм бол Facebook дээр л нэг 15-аас дээш хүн байдаг гэсэн баха би тийг санаад ах юм. Бүр олон сүлд хийцээлээд өөрөө репортлох хэрэгтэй. Тийм. Тэнгүүд одоо Instagram жишээ нь чиний аккаунтын нөгөө хугацааг харж шүү дээ. Тэгээд энэ бий болж үжиглээд байна гэдгийг репортлчих юм бол нөгөө аккаунтын хугацааг нь хараад тэгээд нэгцэн байгаа хүмүүс тийм. Тэгээ шууд тэр блоклох нь бол гайгүй юм шиг байна. Тэгээ түрүүний миний ярьсан нөгөө нэг 60 аккаунт Facebook дээр нээсэн гэдэг аз одоо 60 аккаунтыг хүн нээж болохгүй. Тийм боломжтой. Болохгүй. Амар асуудалтай, мангар олон юм нэ. Тэгэхээр тухайн үед бас арай жоохон Facebook сул байсан байхгүй. Тэгэхээр одоо бол сошиал медиагууд өөрсдөө чангарч байгаа. Гэхдээ бид нар гол нь өөрсдөө амар болгоомжтой л байх шаардлагатай. Тэр нь сэргийлгийн тулд ямар нэгэн чүүлтүртэй л хандах хэрэгтэй. Тэгээ зар байсан ч одоо тэгэл амар итгэдэг шүү дээ. Ийм артын тэр заарсан амар явдаг шүү дээ тий. Харин хүмүүс амар итгэдэг тэр тийм бүр спонсор пост гэж явдаг шүү. Юу лээ?
B-Mart ажиллаа. Онлайн Тэгэл доор нь хүмүүс чат дугаараа бичмэжэл ингээл хайдаг тий. Яаж авах вэ? Албогтын энтер гэх. Хамгийн ихний одоо мэдээлэл алдаг бидний одоо сул тал юу вэ гэсэн чинь постны доор дугаар авчдаг гэсэн бид нэр. Тэгэхээр дугаарыг авсан байх чинь тэр хүн мэдээлэлтэй болоод яачих болно шүү дээ. Би DHL-ээс залгаж байна гэж хэлж болно шүү дээ тий. Тийм сонин дугаараас залгуул авахгүй байх. Тэгээ ойр дотны хүмүүстээс хэлэх хэрэгтэй тий. Өөрөө ганцаараа мэдээд хэлэх үү. Надруу нэг дугаар сая сүүл залгасан байхгүй ч тэр. Тэгээд авсан чинь та минь судлаа авах гэсэн гэсэн чинь би ямар компани гэдгийг ч асуугаагүй за. За гэдэг тэгсэн чинь ямар асуулт юм гэдгсэн чинь нэг юм улс төртэй холбоотой хэдийн асуулт асууч. Тэгэхгүй тэгэхээр за гэхдээ би улс төр мөр бол нэг амар сайн мэдгүй дээ. Тэгтээ яг асууад үзчихгүй юу гэж тэгсэн чинь улс төр мөр үдийн насанд хүрчээд судалж мэдж яхад юм амшаач мшаач хэл юу лээ. Тэгсэн шууд тасалчтیں۔ Тэгсэн чинь би бүр ингээд тэгсэн what the fuck намайг юу гэлцэн бэ гэд бүр ингээд гайхаад тэгсэн чинь манай ажлын хажууд ирсэн ингээ инээгээд байхгүй. Тэгэхээр би хөөе сайн надруу нэг хүн залгаад тэгсэн улс төрөөс судлаач мэдлаач гэд загинсан ингээд тэгсэн чинь би тэгээ хоолойн таныг байхгүй би. Зааварчсан бидний саяны ярьсан кейсүүдийг ер нь ингээ ярьж байгаа шалтгаан нь яг ийм аргууд байгаа шүү тий. Ялангуяа түрүүний хулангийн Кристинагийн арга байна. Өөрөөр нь юм ин. Одоо өөрөөр нь мөнгөний төлөөлөх гэдэг тэр арга байна. За энэ бүгдээрээ ортож болохгүй байна. За тэгээд дансны мэдээлэл гэдэг арга байна тий. Одоо нэг өөр данс руу шилжүүлэх. За тэгээд тэр төрөвчөө алдах малтах ч юм уу тий. Тийм аргууд байна. За тэд нар бол бид нар нэг ойлгосон юм бид нартэй хэдэн сар жил шатлсан ч шантрахгүй гэдгийг бид нар мэдчихэж байгаа байхгүй тий. Тэгэхээр удаан чатлалаа гэдэг энэ зөв аккаунт ч юм уу эсвэл энэ бодит хүн гэж итгэхэд бол асар хэцүү цаг үе ирсэн байна. Хамгийн гол нь сошиал медиуд хичнээн гайгүй болж байгаа ч гэсэн бид нар өөрсдөө олигтойхон байх шаардлагатай байна гэж би бодож байна. Та хэд маань юу гэж бодож байна да? Тийм шүү. Технологи хөгжиж байгаа цагт бол буруу аргаар ашиглаж байгаа юм дээр нь тэгэхэд хуурдах эрсдэлтэй юмнууд зөндөл болж байгаа. Анхаар сороор сэрэмжтэй л байхгүй. Тэр хүн өөрөө л хариуцлахгүй бол хажуунаас нь чи ингээд байгаа юм биш үү гэвэл тэгэл хүлээж авахгүй ч хүмүүс байна, хүлээж авах ч хүмүүс байгаа учраас өөрсдөө л маш сайн анхааралтай байгаарай л гэдэг л зөвлөгөө байна дөө миний хувьд л. Хадаж одоо утасны дугаараа бүдрэ бичгээ байлээ тий. Одоо имэйл хаяг бас амар яадаг болц хагдуулдаг болц тий. Би нөгөө нэг утсаа яг нэг Android барьж байгаа байхгүй юу? Тэгээ миний энэ утсан дээр Viber байдаг шүү дээ. Хүмүүс нөгөө Viber аяг ашигладаг шүү дээ. Тэнд ингэдэм билээ. Ингээ над руу ингээ танихгүй хүн залангууд Viber доор нь мэдээлэлтэй орж ирэн зөө. Тэнгүүд тэр дугаар нь Viber дээр ямар нэрээр бүртгэлтэйг нь харагддаг зөө. Тэгвэл би ингээ ямар ч танихгүй хүн залгасан хэн залгаж байгааг ингээ мэдээд байгаа байхгүй юу? Бас тэгэхээр энэ бас жоохон сонирн байгааз аач гэж тийм лээ. Хууль зүйн зөвлөгөө өгч байна нэц. Хууль зүйн зөвлөгөө чаашаа. Гэтэ нэг яг ил мөртлөө бид нарын автгүй мэддэг мөртлөө хийдгүү арга хэмжээнүүд л байгаа байхгүй. Банкны ап янз бүрийн ап оруулсан бол тэднэрийг ингээ гаргаж тий. Тэр мэдээллүүдээ хүнд битээлж. Одоо ингээл би жишээ нь нохооныхоо нэрээр нууц өгөө хийцэн бол тэгээд нохооныхоо нэрийг Facebook, Instagram-да Roxy Moxy тавьсан бол ер нь хүн миний утасны дугаар тий. Ер нь хүмүүс баг банкныхаа юм утасны дугаараар ичдэг. Тэгэл Roxy 1 2 3 муу гэж тийч юм ингээ олчих боломжтой байгаа байхгүй. Тийм амархан тий. Тэгээ одоо янз бүрийн мэдээлэл зармаар байвал ер нь их сурвалжийн заавал шалгаж. Эсвэл амьдралд ч амар чухал нөлөөгүй бол тиймэрхүү юмнуудаар ер нь яах вэ? Бас тий. Ер нь шүүлтүүртэй хандна гэдэг л амар чухал болчиход. Тий янз бүрийн линк руу бас дарж орохгүй байх хэрэгтэй юм л тий. Сайн шалгаад хувийн мэдээлэлтэй юм а ер нь л нэг бөглмөөргүй тий. Овог нэр гэл эхэлдэг болсон. Овог нэр иргэний үнэлэх гэдэг чинь өөр амар том үнцэнтэй мэдээлэл. Натан нэрийн нэг амар сайн санагдсан юмс би саяхан нэг үлсэд бүргэр захилчдээ гээд монголч. Тэгээ сайт руу орохгүй юу? Хүн бүгд л ордог бах та. Тэгэл би яг юмнуудаа сагсалчаал хамгийн сүүлд нь ингээд хүргэлтээ аяг авах гэдгсэн чинь хүүс гэжсэн. За тэгээ би эрэгтэй эмэгтэйгээ сонгон бүргэр захилчдгийн тулд тэг миний дургу үргээд тэр газарлуунд баахан биччихээд бүргэр захилчдаг үлдээ. Хүүсээр яах ч харин тийм бүргэлтэй амар сонирхолтой. Нэг статистик л амар линк. Компани манайх нэг эрэгтэй хүмүүс хэр захиалж чинь. За мэдгүй тэр цагаан юу болж байгаа. Тэгэл хүргэлтэй ажилтан жоохон донтой хүн байгаа эмэгтэй хүн байсан. Яах юм гэж хүүгээ яриад байхгүй тийм. Амар агацтай. За энэ удаа бид нэр романс одоо залилангийн тухай түлхүү ярьлаа. Тэгээд гол нь та хүн бас сурамжтай байсан гэдэгт найдаж байна. Тэгээд жижиг том гэлтгүү одоо манай үзэгчдийн даалгавар байх гэхээр жижиг том гэлтгүү өөрхөн тийм залилуулж байсан. Төрөний манай бэлгүүн шиг тий залилуулж байсан. Түүхтэй бүгдээ комментэнд ор бичээрэй. Мөнгөөр биш ч гэсэн тий сэтгэл санаагаараа гол нь. Тэр төрөний хүнийх бол 9 жил залилуулсан хүн байна тий. Тэр бол мөнгөөр биш зүгээр 9 жилээрээ залилуулсан байгаа байхгүй. Тэгээд өмнөх бүх комментиг би уншсан нэг 5-аа бичээрэй гэдгсэн шүү дээ тий. 5 тохиромжгүй юм бичээрэй гэдгсэн. Айгу гой гой юм бичсэн байлээ. Бичсэн хүмүүстээ бас баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Өнөөдрийн гест хосттой баярлалаа. Хоёр хосттой баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. За ингээд дуусгая.
бизнес Монгол сэтгэл санааны өхрөл олгодог болчих ш тийм жилээс. Тийм үү?